Зохиолч Үүрийн туяа. Солилцоо. Тэр нэгэн жил ээж нь сургуулаа дөнгөж төгсөөд Баянхонгор аймгийн Хүрээ Марал гэх алс хол суманд сумын эмчээр хуваарлагдсан ажиллахаар очиж байлаа. Ээж нь өөрөө угийн хотын охин учир хөдөө суманд хуваарлагдахад ээжээ аав нь ихэд санаа зовж байж билээ. Одоогийнх шиг дуртай газраа өөрөө сонгож ажилдаггүй байлаа шүү дээ гэж ярих миний ээжийг алгирмаа гэдэг. Ардын дууны үзэгсэлэнд бүсгүй шиг залуу наснда үнэхээр сайхан бүсгүй явсан юм. Залуу гэж одоо ч гэсэн дэндүү сайхан шүү миний ээжээ. Би анх төрсөн цагаасаа хойш л ээжээсээ өөр хүн мэдэхгүй л амьдарч эхэлсэн. Надад аав ах トゥ өвөө эмээ гэх хүн огт байхгүй. Гэхдээ ээж минь сүүлд нэг хүнтэй суусан ч удалгүй хоёр тийшээ болсон юм. Ингээд л миний төлөө хамаг залуу насаа өрөн бүх зүйлээ зориулж амьдэрсэн юм да. Бага наснда миний аав гэж ямар хүн байдгийм бэ гэж асуухаар ээж минь ихэд санаа алдан юу ч хэллэггүй зүгээр л над руу инээмсэглэдэг байсансан. Харин оройдоо орондоо мэгшин уйлахыг нь би сонсоод дахиж асуухай байсан. Энэ удаа ээж минь өөрөө аавын минь тухай ярьж өгөхөөр намайг бүр ажлаас минь яаран дуудаж урдаа суулгаад ярьж байгаа нь юм. Алхирм аяхтай цагаа оочлон уугаад яриагаа үргэлжлүүлнэ. Анх сумын төв дээр 69 гэх машинт очиод буулаа. Намайг сумын засаг даргын туслах нарийн бичиг мэгтэд осон авч уулзаж сум орон нутгаа миний байрлах гэр бас ажиллах ажлыг минь хүртэл танилцууллаа. Бүх зүйл шин хизээж харж байгаагүй орчин, хизээж харж байгаагүй хүмүүс, хизээж харж байгаагүй дүр зураглал. Эмнэлгээс жоохон зайдуу сумын баруун захад урд цагаан нэг давхар байр байлаа. Гаднаас нь харахад хууч өвдөр, гаднах шохоо шавар нь хууларч унсан байр. Ороход ч мөн банзан шалнуудынх нь будг нь халцарч хуучраад дээр нь явхад доош цөмөрчгүй гэмээр суулдаг. Хамгийн мухрын өгрөөг онгойлгоход за эмчээ энэ таны амьдрах гэр орончин шүү. Өчигдөр манайхан цэвэрлжсэн цэвэрхэн байгаа. Яах вэ хүсвэл та өөрөө ахаа цэвэрлэж болно л доо. Хотын ганган босгоод таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ засаг дарга маань сайн загсан учраас хамгийн цэвэрхэн өрөөг нь өгч байгаа юм шүү. Уг нь энд манай монгол хэлний багш Дүрзэд амьдардаг байсан юм. Дүрзэд багшаа цаад өрөө рүү оруулаад өөрийг чинь энд оруулахар болсон. Зүгээртэй баярлалаа. Цэвэрхэн сайхан байр байна. Гэд бор чимдаана барин орлоо. Эргэн тойрноо сайн ажвал модон ширээ, орос хумигддаг ор, хоёр бор түжлэгтэй модон сандал. Бас хувцсын модон шүүгээ. Түүний голын хаалган төлтөө байсан юм. Аслагдмас сум гэхэд харин ч хөөрхөн тогтчлттай санагдлаа. Үнэхээр л хичээчээ гих бодол төрсөн. Гэртэйгээ танилцаад ачаа бараага янзлан ахин нэг чигтэй цэвэрлэгээ хийлээ. Өнөөх ихч маань угаалгын нунтаг, савн, алчуур, мөн боо борцгон бариад л хүр идэрнэ. Ингээд би гэдэг хүн маргаашнаас нь ажилд орсон юм. Хотоос ирсэн залуухан шин эмч ирлээ гэсэн сургаар сумын бүх хүн тэр өдөр надад үзүүлэхээр ирсэн. Хөгшин залуу эрэмгүй бүгд л нэг өвчин хэлсээр ирсэн. Тэр өдөр маш их ядарч ажлаа оройтож дараад шуудхан л гэртээ харж унтахаар боллоо. Эмнэлгээс гараад гэрлүүгээ явах зур хідэн залуучууд хоргоогоод огт явуулсангүй. Харин нэг залуу надад туслаж тэднийг холдуулаад намайг гэрт түргэж өгөхөөр боллоо. Харанхуй долгитой сайн царайг нь харж чадаагүй юм. Гэрийн өвдөн дээрээд түүнийг орж цай авахыг асуухад тэр юу ч хэлэлгүй гүүгээ тавьчихсан. Гадаа саргүй түнэр харанхуй гэртээ ороод гэрэл асаалаа. Хоол хийж идмээр байвч тэрүүхэн хооронд таг унтрлаа. Лаа асан бариад хажуу хаалгаа зогхоход бас л нэг залуу гарч ирлээ. Сайн мэн үү? Энэ тог яагаад унтарчихсан юм бол? Угаасаа орой 20 цагаас хойш цахилгаан салжчихдаг юм. Өө тийм үү. За баярлалаа. Гээд явах гэтэл чи юм идсэн үү?
Чи манай сумын шин нэмж үзтээ. Тийм ээ. Мөн харин идээгүүл байна. Хоолоо идэх гэсэн тог унтарчгаж. Яана. Тийм бол манад ороод миний хийсэн хоолноос идчих. Намайг Дүрзэд гэдэг монгол хэлний багш. Аа, та Дүрзэд байх нь. Би таныг сонссон гэд дод хөш орлоо. Бич ийм л хоол хийдэг юм. Хотын танд бол гологдмоор л хоол байна да. Гэд гурилтай шүл аяглан авчирч өглөө. Хөөх, би гурилтай шүлэнд үнэхээр дуртай. Хаврын цагт энэ шүлтэй хоолч нь л амьд орон шүү дээ. Гэхэд Дүрзэд улам урамшин түүнд савтай борцог халуун цайтай хүртэл авчирч өглөө. Өгсөн бүгдийг нь эдсээр гидсэн садаж айлгэрмаа түүнд баярлсан сэтгэлээ илэрхийлээд өөрийнхөө гэрэл орлоо. Үүнээс хойш тэд хоорондоо ихэд дотносох болсон юм. Аяг хоолж байсан хувааж идэнэ. Мөн Дүрзэд ажлаа тараад гэртээ ирээд хоол хийчихэд буцаад гарч айлгэрмаагийн ажил дээр очин түүнийг хүлээн сууна. Түүний ажлыг тармагц түүнтэй хамт гэртээ ирж хамт хоололдог болцгоо. Дүрзэд ихэд сайн залуу байсан юм. Түүнийг ажлаа тармагц түүнтэй хамт гэртээ ирж хамт хоололцгоодог болов. Дүрзэд их сайн залуу байсан юм. Үргэлж надад туслана, халамжлана, хоолж сайн хийдэг. Сумын төв их жижиг тул явган яриад дорхноо л газар авдаг байлаа. Нэг л мэдхэд бид хоёрыг бүр хамт амьдардаг, уулздаг, учирдаг гэд ярьчихсан байсан юм. Гэхдээ бид тэднийг огт тоогоогүй. Тэр тусмаа надад бол огт хамаагүй байлаа. Нэг өдөр Дүрзэд миний төрсөн өдөр маргааш болох гэж байгаа. Би хэдэн багш нараа дуудчихсан. Гэртээ жоохон цайлах хийх гээд чи орж ирнэ үсттэй гэж асуусан юм. Тийм ээ, тэгэлгүй яхав гэж хэлээд түүнд бэлэг үлдлээ. Хотоос унших гэж хэдэн ном авчирсан байсан тул тэр номноосоо бэлгэлэхэр болсон юм. Маргаашинч болж намайг гэртээ байхад Дүрзэд дуудан гэртээ орууллаа. Миний зүс танихгүй хүмүүс намайг өгтөнө. Бүгд л над руу харж, дээрээс нь доош нь сонжин харж байгаа нэлхэн. Би бүгдтэй нь танилцаж тэдний ярианд нэгдлээ. Дүрзэд надад арх ундаглан өгсөн ч би уудаггүй гэд улсангүй. Тэр харин нэлээд халж надад дөхөн сууж надаас яриадлаа. Гэхдээ түүний арх сэнгнүүлсэн эвгүй үнэр надад муухай санагдаж түүнээс зай барихыг хичээнэ. Ирсэн зочид ээлж дараагаараа буцаж эхэллээ. Би ч мөн буцах гэтэл Дүрзэд түүний гараас атхан өөрлөгөө эргүүлэн харуулад айлгэрмаа. Би чамд дурлаж байна. Чи миний сэтгэлийг хүлээж аваач гэж асуусан юм. Айлгэрмаач тэрхэн зураг гайхан сандрах зэрэгцэн түүн рүү хараад Дүрзэд минь дээ. Хүнд ийм амархан сэтгэлтэй болно гэж байх уу да. Чи бид хоёр нэг нэгнээ таних мэдэх болоогүй. Тэглээж би энд ажиллах гэж ирсэн. Дурлаж хэн нэгэнтэй амралах гэж ирээгүй шүү дээ. Би наад үгээ чинь огт сонсоогүй гэж бодъё. Харин дахиж энэ үгээ надад хэлэх юм бол би чамтай найзын холбоогоо таслах нь дээр юм байна гэж хатуухан хэлээд тэднийгээс гарч гэртээ орлоо. Зүгээр л найзлаж нөхөрлөж хэцүү үед нь туслаж явандаа гэж бодсон сэтгэлд нь нэг хар толбыг Дүрзэд тогтоолоо. Энэ өдрөөс хойш айлгэрмаа түүнээс баг багаар зайгаа барина. Дүрзэд урд шөнийн явдалдаа уушлал гуйсан боловч айлгэрмаа хуучин үешгээ түүнтэй дотн байхаа болсон байлаа. Дүрзэд ч үүнд гэмшин нэг хэсэгтээ зайгаа барьсан дээр юм болов даа гэд түүний араас хөөцөлдөхөө болов. Айлгэрмаа өглөө ээлжээ хүлээж авлаа. Шинээр хүн ирж хэвцэн үү? Тийм ээ. Нэг залуу ирсэн. Мориноос ойжиж гараа хугуулсан. Бас нүүрний арьс зулгаралттай, тарих дөргсөн, бас гүйлгэж байгаа. Иймэрхүү хүмүүс ямар их ирдэг юм бэ? Бас л согтуу байсан уу? Үгүй, эрүүл байсан. Өөрөөр ирсэн, үзүүлэх ёстой тусламжуудыг үзүүлж тасагч шилжүүлэн хэвдүүлсэн. За ойлголоо. Гэд айлгэрмаач халаадаа өмсөн нөгөө эрийн хэвдэж буй тасаг руу орлоо. Түүнийг хаалга нээхэд цонхны гэрэлд галбан харагдах өндөр хөрслөг бор биетэй
нуруу тэнгэр бас түүний хамар урт чулуун яг л баримл шиг жинхэнэ Монгол эр хүн үү гэлтэй. Өглөөний нар маш тодоор ээж байсан тул алиграмаач нарны гэрэлд нүдэн гэлбэж өөрийн ирэхгүй гараараа нарыг хан сарвчлан харлаа. Өнөөх залуу эр түн рүү харвал үнэхээр алиграмаагийн зөвхөн зүүдэн төсөөлөн хардаг залуутай яг ижил харагдах аж. Урд өмнө хизээч ийм залуу харж байгаагүй тэрээр хэсэг алмааран зогслоо. Эмчээ та зүгээр үү гэж түүний мөрөндөө зөөлөн тогшоход алиграмаа ухаан тийм ээ. Та шинэ өвчтөн үү гэж төгдрөн асуув. Тийм ээ гэж дуугарахад үнэхээр бүдүүн баргал хоолой сонстно. Алиграмаа жижингүүрэн та өөрөөр ирсэн болохоор танд манай эмч нар авах ёстой арга хэмжээг авсан байна. Харин би танд одоо биеийн байдал чинь ямар байгааг үзнэ. Бас танаас асуумж авна. За та нэрээ хэлээрэй. Эрдэнэ. Таны бид одоогоор илэрч буй зовир юу байна? Одоохондоо гайгүй дээ. Харин унтаа жоохон амарчмаар байдаг. Танаахан байн орж ирээд амраахгүй юм аа. Тэр би дөнгөж сая ээлж хүлээлтсэн болохоор ингэж өвчтнүүдэд үзэж шинэ өвчтнөө бас шалгах хэрэгтэй байдаг юм аа. Чи манай сумын шинэ эмч байх нэ. Намайг манай сумын эмч нар андахгүй. Ингэж асууж шалгаагаад байдаггүй юм да. Би энэ суманд ирээд удаагүй болохоор хүмүүсээ хараахан танихгүй л байна. Та яаж байгаад морноос унчихсан юм бэ? Нэг гүйдэлтэй таарад морь зог тусахтаа намайг аваад шидчихсэн юм. Тэгээд л үүрээр би чинь алхасаар байгаад л ирлээ шүү дээ. Яана, ямар амир юм бэ? Та айгаагүй юм уу? За тэмхи юмнаас айгаад эр хүнж бол доо. Өчнөө л тийм юмтай таарч байлаа. Манай сум чинь тэрвээ тул юмтай шүү дээ. Хүүе, нэр тийм үү? Ямар амир юм бэ? Одоо оройтож буухаар яаж харна гэж амандаа үлэхэд Эрдэнэ тас хөхрөн. За тоглосон юм да. Юунч гин юм. Шөн юм харахгүй давхиж байгаад үлээнд бүдрээд унчихсан юм. Та надаар тоглоод л надаар тоглож байгааг харахад таны би эрүүл бололтой. Би явъя да гэд тасгаас нь гарлаа. Харин Эрдэнэ инээдэ барьж чадахгүй түүнийг шолон инээсээр үлдлээ. Алиграмаач түүний өмнө ичгүдэр байдалд орсон тул өрөө рүүгээ ороод л өөрийгөө зэмлэнэ. Гэхдээ л тэр хизээш тийм сайхан залуу харж байгаагүй байлаа. Өдхөн хар хөмсөг, хөрслөг бор царай, дүрлэхэр алагнууд, урд хамар, өргөн мөргээд л яг номон дээр гардаг баатруу шиг санагдана. Совлогч дуламгийн хэгж орж ирлээ. Сайхан амарсан уу? Миний дөө эгчин тариагаа хийх гээд хин ямар тариатай байна? Яг л хуучнараа. Гэхдээ шинэ хүнд харин гэж дотроо бодол болсноо. Дулмаагч энэ шинээр ирсэн хүнийг та таних уу? Таньнаа. Эрдэнэ үү? Яасан? Зүгээр л сая манай сумынхан бүгд намайг мэднэ гэд байхаар нь л. Манай сумын малчин байгаа юм. Уг нь залуухан. Одоо л дөнгөж 30 хүрэх гэж байгаа болов да. Эхнэр нэг хүүхэдтэйг амьдардаг юм. Эхнэр хүүхэдтэй гэдэг үг аль хэдийнэ өөр хүнийх болсон юм байна гэдгийг алиграмаад ойлгуулж байж. Зүүдэн дундах залуу нь зүгээр л мөрөөдлийн залуу гэдгийг сая л мэдлээ. Тийм үү? Та эхнэрийг таних уу? Танилгүй дээ. Энэ хоёр чинь 23 жилийн өмнө хийсэн юм. Тэгэхээр том хүн 3 настай юм байна. Авгаан жирэмсэн байсан юмдаг. Энэ голыг донслогсон сайхан найр болсон доо. Эхнэр нь манай зэрэгэлдэх сумын сайн малчин дорж гих өвгний бага охин их хөрөнгө мал хуйтай айлын охинтой суусан. Манай Эрдэнэ ч бас хөрөнгөтэй айлын удам залгах ганц хүн юм байгаа юм. Эхнэр нь их сайхан хүүхэн бий. Урт хар үстэй, гунгасан сайхан эмэгтэй. Нэр шигээ сээлж гисэн юм шиг бүсгүй байгаа. Нэрийг нь хэн гэдэг юм бэ? Сэлэн? Алиграмаа тэрхэн зур ухаан баларцсан бололтой. Би чинь яхаараа энэ хүний тухай эхнэрийнхэн тухай хүртэл ярьчихсан сууж байдаг үлээ. Гэд
Сайхан нэртэй бүсгүй байна. Сайхан гэр бүл бололтой. Би танд бичээд өглөө. Энэ тариа болон эмнэ өөрчлөгдсөн хүмүүс гэд өнөөх бичиж байсан цаасаа өглөө. Дуламж түүнийг нь аваад өөрөө дуурсангүй гарав. Яана, намайг арай буруугаар ойлгож байгааг байгаа да. Би чинь юу асуугаад унав та? Тэр хүмүүсийг мэдэж яах гэж байгаа юм бол гэд ажилдаа шамдахаар болов. Өдрийн хоолны цагаар дулам Алиграма хоёр хамт эмнэлгийн хоолноос идэнэ. Алиграма цонхоор уу харахад өнөөх залуу эмнэлгийн гадаах сандал дээр сууж байгаа харагдлаа. Алиграмаач дулмаад мэдэгдэхгүй гэж уу сэмхэн харна. Харц буруулмаар байвч өөрийн ирэхгүй түүнийг харах сэтгэл нь оргилно. Эрдэн дээр нэг бүсгүй ирэх бөгөөд үсээ сүлжин хэрнээ бүксээ давсан байхаж. Царайнс харагдахгүй байгаач нэмгэн ногоон тэрлэг өмсчихсэн өндөр бүсгүй байлаа. Дулам Алиграма руу харвал тэр цонхоор харж байгааг хараад өөрөө ч мөн харвал эрдэн дээр сээлэн ирчихсэн байхыг харав. Оо, сэл маань ирчихэж гэхэд Алиграма түүн рүү хараад энэ эхнэр нь хэрэгв. Тийм ээ. Сайхан хүүхэн байгааз. Манай сумын бэр болох гээд ирэхэд нутгийн залуус бүгд л эхэндээ шуугилдан эрдэн татаархаж байсан юм. Эрдэн ч нутагтаа бас алдартай шүү. Ямар айлын охинд сэтгэл алдарч эхнэрээ болгох болоо гэж чих тавин хүлээж байсан чинь сумаасаа биш өөр сумаас эхнэр авчихсан. Энэ хавийн бүх хүүхнүүд л харамсаж байгаа сураг гарч байсан юм да. Бүр багаасаа нэг голд хамт тоглож өссөн Цэндмагийн хохин байсан юм. Бэдэж тэрнтэй суух олоо гэсэн суугаагүй шүү дээ. Өнөөх цээ маань хэдэн өдөр уйлж дуулж байгаад л хот руу явсан да хөөрхий. Одоо хаана юу хийж явдгийг бүү мэд. Тэгвэл ч энэ суманда алдар цуудаа хосууд байх нэ. Тийм шүү. Бас их ажиллаж хөдөлмөрч гэр бүл. Гэр нь бүр ямар цэвэрхэн байдаг гэж бодно. Уул галтмаар хэн бүхний цагаахан атаархлыг төрүүлсэн бас хин хүнд үлгэр дуурайлал болсон сайхан гэр бүл байдаг юм. Ингэхэд миний дүү яагаад л энэ хоёрыг шохорхоод унав? Йоо, зүгээр л танаас харин анх сонсох нь сайхан гэр бүл бололтой харна л. Эхнэр нь ч гэсэн сайхан эмэгтэй байна гэд өөрийн ирэхгүй санаа алдав. Дуламж тарианы цаг болчихлоо гэд хоолоо хам хүм идэд гарлаа. Харин Алиграмагийн сонирхол харц түүнээс хойшил энэ хоёр дээр тусна. Илүү тухтай тэднийг ажин харав. Сэлэн түүнд даавуугаар баглаж боосон зүйл өглөө. Тэдний яриаг чагнах гээд тэр цонхоо онгойлгочихлоо. Хизээ эргийхэм хэд хоног сайхан эмчлүүлээд авдаа. 100-ны цаг байна да. Би алцахгүй. Дэлгэр ах чамаа гартал манад байж туустын болъё гэсэн. Аа тийм үү. Ашгүй дээ. Би удахгүй. Ганц муу гар хугарсны төлөө юу гэж энд удаан хэвтгэв. Уг нь гар хугарлаа гэд эмнэлэгт тэр болгон хэвдээд байдаггүй үсттэй. Яагаад чамайг хэвт гэсэн бол? Өвдөж байгаа өөр зүйл байна уу? Бүр айчглаа. Гайгүй байлгүй дээ. Хүүгээ ягаав. Хүү ахтаа үлдсэн. Чамайг хараад аавгаа авч явна гэд уйлчих юм болов уу гэж бодоод арагшаа ар гэрлүү санаа битгий заваарэ. Ах байгаа юм чин болно. Харин чи сайн эмчлүүлээрэ. Хотоос эмчирсэн гэвдтэй. Хотын хүмүүс сайн л ах. Жохоо охин байсан. Мэдэхгүй. Сайн мөг эмчлүүлж байдал мэдэндээ. Ингээд сэлэн явхаар болов. Эрдэнэ босч ирэн түүний духан дээр үнэрлэв. Сэлэнч цааш алхан явлаа. Эрдэнэ түүн рүү гараараа далсаар үлдлээ. Эргэж харахад Алиграма түүнийг харж байлаа. Тэд хэсэг хугацаанд харц тулгарч Алиграма шуудхан л түүнээс харцаа буруулж түүнээс нуугдав. Өөрийнхөө гаргасан үйлдэлтэй ахин ичнэ. Харин Эрдэнэ түүн рүү инээгээд эмнэлэг рүү оров. Алиграма болсон цонхоор сэмхэн харвал тэр аль хэдийн орсон байв. Ашгүй дээ. Намайг хараагүй байлгүй дээ гэд тайвшран ширээн дээр суулаа. Хоол идэхүү гэх баригл хоолоо сонсдлоо. Тэр гайхан хаалга руу харвал Эрдэнэ зогсож байв. Алиграма сандран бас ичингэрч юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал
Гэрээсээ хоол яваа залуу хүүхэд өлсөж байгаа байлгүй. Гэрийн хоол идэ. Манай эхнэр хийж ирсэн юм. Их хамттай хоол хийдэг шүү. Гэд өнөөх баатантай зүйлээ задлвал шилэнд хийсэн бууз байлаа. Түүний аяга руу хэдэн бууз хийгээд гарав. Юу басныг ч ойлгох сөхөөгүй байсан тул түүнийг гарсны дараа л өөрийнхөө аягантах буузыг олж харав. Тэрээр маш амтархан зооглолоо. Үнэхээр л амттай байсан нь Сэлингийн хоол сайн хийдгийнх үү? Түүний гэрийн хоол идэлгүй уудсных уу? Ихэд амттай санагдлаа. Орой болж алгирмаа өдрийн цагаар үзлэгээ хийгээд орой ээлжээс буухаас өмнө ахин тасаг твтэх өвчнүүдээ эрэглээ. Хамгийн сүүлд эрдний өрөөгөр оров. Түүнтэй мэд мэдээд биеийн байдлыг нь асуулаа. Миний бие зүгээрээ эмнэлэг твтлээгээд хурдан бороолох биш. Би гэрлүүгээ гарчгаж болохгүй мүү? Хэвдэх шаардлагатай болоод л таныг хэвдүүлсэн шүү дээ. Таны тарих өдөлсөн. Та уламжлалт барай хэлэх хэрэгтэй. Бас хэд хэдэн зөөлөн эдийн гэмтэлтэй хөдөлгөөний хэсэг зур хорих хэрэгтэй. Та гэртээ гарлаа гэд хөдөлгөөнгүй хэвдэхгүй шүү дээ. Би эмч гэхээр бидний үгэнд ороод хэвдэж байзаа гэж ширүүхэн хэлв. Өөрөө ер нь ихэд жоохон хүүхэд шиг харагдаад байх юм. Сургуулаа төгсөөд л ирсэн бололтой. Ийм хүний үгэнд ороод хэвдэж байдаг. Малчид бидний зүгээр л гэртээ сууж байдгаа гэж бодог үсттэй. Хотын танарж байгаа мэдхэвдээ. Мал маллах ямар хэцүү болохыг бэлэн юмар хооллож бэлэн зүйлс хэрэгэлсээр байгаад даасаа биз. Хот хөдөөгийн амьдрал гэж юугаа яриад байгаа юм бэ? Би таны биеийг бодсондоо хэвдүүлсэн болохоос биш. Малчтыг ойлгоогүй дэ хэвдүүлээгүй юм. Ер нь та үхээд өгвөл таны малд болон эхнэр хүүхдэд чинь бүр хэцүү бах. Энэ охин чинь бүр үхэх тухай яриад унлаа. Тантай ойлголцохгүй бололтой. Та гарна уу хэвтэн үү өөрөө мэд. Надад хамаагүй. Эмч хүн өвчтний эмчлэх гэж аврах гэж хижээж ажилтг юм. Гэд уурлан түүний өрөөнөөс гарлаа. Түүний хаалгыг хаагаад өрөө рүүгээ явах зураа амандаа өглөнө. Яахаар юм бүдүүлэг байдаг байна. Өөрийгөө юу гэд бодчихсан юм? Гэд өөрийнхөө өрөө рүүгээ орж хаалгаа хаагаад ширээндээ суух хүртлээр үгэлсээр байв. Ингээд л удалгүй ээлжийн эмч ирж ээлж солигдов. Хувцас солон харих замд түүнийг сумын 2 согтуу залуу хоргоогоод явуулахгүй байв. Ийш тийшээ харахад түнэр харанхуй тул алгирмаа битүүхэнд айж байсан ч айж байгаагаа мэдэгдэхгүй гэж хэрэндээ л хийж байна. Уг нь дүрзэд түүнийг тосон авдаг байсан ч алгирмаа өөрөө дургуйлэхэд болиусан нь инэ. Хамаагүй хагархан амтнууд юу гэж ярьсан яах вэ? Харин ийм сайхан амьтныг нэг үзчихвөлөө гэд түүнийг үнсэх гэж нэгэр нь дайрав. Түнэр харанхуйн дотроос болооч гэх баргил хоолой сонсогдов. Хэн бэ гэж өнөөх 2 залуу харвал би байна. Хэн хэрэгтэй юм? Энэ хоолой ихэд танилт бол алгирмаа аль болох түүнийг харах гэж хийж байна. Сарж үгүй түнэр харанхуй түүнийг гэрэлтүүлчих юу ч үгүй байлаа. Эрдэнэхүү гэж өнөөх 2 залуу танилаа. Алгирмаа гайхаж тэр яахаараа энд явдаг вүлээ гэж бодов. Та нар эмэгтэй хүн өдөж хороож байхаар эхнэр аваач. За чамд ямар хамаатай юм? Аавда авгаа авахыг заах гээ юу? Бэр болоогүйж бухын басаар баан гихчээр. Дөнгөж 20 гараад л чам шиг авгаа авнаа гэж юу ахав? Эрэг хүн чинь чөмөг сууж байж авгаа авдаг юм аахөө. Чи одоох эндээс яв. Яс чинь бүрэн амчин бүтэн байгаа дээр. Наад эмчээ тавьчих. Мууч сайнч манай сумыг гээд хар холоос зориод ирсэн юм. Аль эсвэл би сэргийлэгч дуудах хэрэгтэй юу? Ганаа донд хоёроо гэхэд за явах гэж л байна. Чи чинь халахын сайхан хүүхэн авч суучгаад одоо бас эмчит санаатай байх нэ гэд хоорондоо инээлтэн түүгээр дайжгансаар явлаа. Алгирмаа сая л нэг уужим амьсгаа авлаа. Харанхуй шөнө юун ч нэмгэн нөтө хувцастай явдаг юм. Дээл өмсөж. Дээлд сайхан хувцас шүү дээ. Танд баярлаа. Гэхдээ юу өмсөх үгүйгээ би мэдээ. Дараа ахаад чамайг аварч чадахгүй шүү.
Эрдээр бас чамайг аварсан. Тэр та байсан хэрэггүй. Дандаа л чиний хэзээ үед таарах юм а хоёлаа. За би гэрт чинь хүргээд өгье дөө. Хэрэггүй. Одоо гайгүй бах. Булан эргээд л орлоо. Гар чинь хуугархаа байж үдчиж унуул яа. Тэгээд ч имлгээс ингээд гараад байж болохгүй шүү. Нөгөө л нэг өглөлт үү. Чамтай суух хүнж зовох юм байна да. За тэгвэл явлаа. Ингээд орчих нь үз. Гээд баяртай ч гэлгүй яваад өгөө. Алгирмаа ахаад л араас нь нэг өгч дуугарч чадалгүй хоцров. Маргааш өглөөн нь маш эрт болсон эмнэлэг рүү яаран явлаа. Ажлын цаг болох болоогүй байсан ч гэсэн яаран явсан нь Эрдэнэ рүү яарсных үз. Нар урд урдынхаас илүү дулаан элчээр ээж байлаа. Сумын төвийн амьдрал өглөө үүрээр шахам эхэлдэг тул энд тэнгүй морьтой болон явган хүмүүс голхилдно. Ажил дээрээ ирэхэд бүгд л түүнийг гайхацгааж байв. Урд нь яг л цагаа тулхан ирдэг байсан хүн гэнэтхэн ямар эрт дээрээ гэлцгэн. Жаргал эмчээ. Та хүүхд рүүгээ яарч байгаа байлгүй. Одоо яв. Чи ямар эрт ирсэн юм бэ? Чи ч өнөөдөр бүр бүтэн ээлжтэй үсттэй. Тийм ээ. Яах вэ? Өнөөдөр нар баруунаас гарсан байлгүй гэд инээлдэв. Ээлжээ солилцож аваад л шууртхан Эрдэнэ өрөө рүү оров. Гэвч тэр өрөөндөө байсангүй. Орон хураалттай байв. Дулмаагч энэ хүн хайцсан бол жаргал эмч хүн гарсан гэж надад хэлээгүй дээ. Мэдэхгүй. Төрөө хүн босчихсан явж байсан да. Эг чинь сайн мэдэхгүй байна. Манай ахын ч тэгээд хээгүү хүмүүс шүү дээ. Гараад явчихсан ч байж мэднэ. Эхнэр рүүгээ яараа байлгүй. Гэхэд Алгирмаагийн царай гунигтай болов. Нээрэл эхнэр хүүхд рүүгээ яараа байлгүй дээ гэж бодоод тэр өрөөнөөс гарлаа. Бусад өвчтнүүд дээрээ очоод эмчнэрийн өрөөнд ирэв. Ингээд л үзэлгээ хийж завгүй цагийг өнгөрөв. Өдөр хоолны цаг болоход тэр хоолоо аван идэж байхдаа мөн л эрэхгүй цонхоор гарлаа. Гэхдээ тэр байсангүй. Өчигдөрхөн түүний сууж байсан сандал дээр өөр хоёр хүн сууж байгаа харагдав. Өнөөдрийн хамгийн их яарч ирсэн мөн өглөөрт болсон шалтгааны эзэн маань өөрөө байсангүй. Хоолоо идэж дуусаад түр амс хийж суутал өрөөний хаал гонгох жимээ гарав. Алгирмаач өөд рүү харвал түүний хүлээж байсан хүн зогсож байлаа. Төрүүнхөл гуниглаж байсан царай баяр баясгалтай болж түүн рүү өөрийн ирэхгүй инээмсэглэлээ. Эрдэнэ мөн л баатантай хоол барин зогсох аж. Эрдний дур булаа инээмсэглэл Алгирмаагийн бяцхан зүрхийг улам хурдан булиглуулна. Түүний үздэг байсан Орос хүүхэлдэй киноны баатартай тун тустай харагдах бөгөөд өөрийн ирэхгүй түүнд татагдаж дурлаж байлаа. Эрдэнэ түүн рүү зөөлнөр инээмсэглсээр хурч ирлээ. Ахаад л эмнэлгийн хоолоо. Наад амт мутай хоолндоо цаддаг юм уу? Гэртээ хоолыгээд ирж байгаач гээд түүн рүү өглөж харав. Алгирмаа түүнд татагдаж байгаач Эрдний энэ өглөө занд үнэхээр дург байж. Хий хоосон хэрхэлтэй зантай царайлагээр Алгирмаагийн сэтгэлд томоос том орон зайг бий болгож байлаа. Түүнд бадантай зүйлээ задлан шөлтөө хоолноос аяган дүүртэл хийгээд сайн идээрээ, сайн идэж байж л ажиллах эрч хүчтэй болно шүү дээ гэж хэлээд яваад өгөв. Түүний өгсөн шүлийг уул үнэхээр л сайхан амт яг л ээжийнх нь гарын хоол шиг санагдана. Энэ үедээ хэсэг гэрээ бас ээжигээ санан дурслаа. Эрдэнэ эмнэлгээс гараагүй гэдгийг мэдээд маш их баярлаж байлаа. Болдог бол эмчилгээг нэмээд л үлдээгээд баймар санагдана. Зуны орой эхэд дулаахан сэтгэл гээгүүлзүүлсэн үдэш болдог үлээ. Энд тэндгүй хүүхдүүд хөөцөлтөнд тоглож гүйгээд л Алгирмаа хэсэг агаар амьсгалахаар эмнэлгийнхээ гадаах сандал дээр сууж байлаа. Түүний араас нэг хүн ирэх шиг болоход тэр эргэж харвал Эрдэнэ байв. Агаарлаж байгаа юм уу? Тийм ээ. Та харин яах гэж байгаа юм? Би эхнэрээ хүлээж байна. Өдөөд л ирнэ гэсэн юм удахгүй ирэх баха. Хүүгээ хармаар санагдаад дагуулад ирээрээ гэж хэлчихсэн юм.
Та их сайхан эхнэртэй юм байна лээ. Тийм ээ. Өөрийн хүн төрж өссөн нутгаас аав ээжийнх нь гэрээс хол авчраад хайрлнаа. Амьдрнэ гэд хүний сайхан охин үрийг эхнэрээ улгаад авчирсан да. Гол усандаа нэр зуудаа сайхан бөсгөө байсан юм. Хүнийг хайрлна гэдэг маш их том ур чадвар шиг санагддаг. Хүн хүнийг хайрлах маш том үүрэгтэй бол хүнээр хайрлуулах маш том эрхтэй. Гэхдээ зарим хүмүүс эрхээ эдлээд үүргээ биелүүлэхээ мартчихдаг юм шиг санагддаг. Эрх үүрэг хоёр тэгш байж тэнцвэртэй харилцаа үүснэ тийм үү? Чээж сургууль соёл төгсөж хот хүрээнд амьдардаг гэсэндээ шал өөр сэтгэж ярих юм аа. Хөдөөний мань өсчтэй. Үүрээр босоод л мал авахгүй гэж явсаар байгаад л үжийн бүрийхэд орж ирж унддаг хүмүүс. Орондоо л бид хоёр ч таарч багхан яриа өрнөн. Бусдаар бол ихэд завгүй амьдарцгаан шүү дээ. Тийм ч бах та. Гэхдээ бие биенээ хайрлахад цаг дуттдаггүй юм аа. Сэтгэл дуттдаг юм. Оо, манай хоёр ирж байна гэд толгоогоо эргүүлэн харвал өнөөх ногоон ирээн дээл өмссөн бүсгүй жоохон хүү хөтөлсөөр дөхөн ирлээ. Эрдний нүд гэрэлтэн шуудал хүүрүүгээ гүн хүүгээ тэрч аван үнслээ. Хүүнч мөн холоос гараад л аавыгаа таньсан бөгөөд аав хүү хоёрын уулзалт их л үзүүштэй болов. Тэднийг харсан алгирмаад энэ сайхан гэр бүл, энэ сайхан эмэгтэйг хаяад намайг тооно гэж хизээж байхгүй дээ. Би ч бүтэхгүй хайр дурлалтай учирч дээ. Хүнд дурлахгүй, хайрлахгүй явж эцсүүлд нь гэр бүлтэй хүнд дурлчих гэж дээ. Мөн ч таарч дээ гэж толгоос ихсэрсээр эмнэлэг рүүгээ буцан орлоо. Өнөөдөр тэр бүтэн ээлжтэй тул орой өвчтнүүдийнхээ өрөөгөр орж биеийн байдлыг нь асууж ав. Өнөөхөөс сурсан зангаараа хамгийн сүүлд эрдэн дээр очлоо. Түүний өрөөний хаалгыг онгойлгол хав харанхуй байсан тул унтаж байгаа юм байна гэд хаалгыг нь хан эргэн харвал эрдэнтэй мөргөлдөн нүүр туллаа. Яг түүний цээж хэсэгт нүүрээ тулхан зогсов. Түүний харцтай нүүр тулхаас эмээж хажуу тийшээ хүзүүг эргүүлэн харав. Эрдэнэ түнээс зайгаа барьж өөрөө төрүүлэн холдлоо. Би сая л орж ирж байна. Яана, тариа хийчихсэн үү? Таны тарианы зэн цаг өнгөрчихсөн. Одоо 12 цагаас цагийн тариа чинь хийгдэнэ. Эмнэлэг твдэж байгаагаа санаач. Ингэж гадуур яваад байвал эмнэлэг твдэж яах юм? Гэртээ хэвтвэл таарна. Бэж энэ эмнэлгээс залхаж байна шүү. Гэртээ бушуухан хармаар байна. Гэрээрээ эмчлүүлж болно гэвэл намайг гаргаад өгөөч эмчээ. Та ямар дураараа юм бэ? Хүү юм хилээд яриад байхад үнэхээр ойлгодоггүй мүү? Эсвэл үнэхээр ойлгосон ч энэ нэг юм залуухан эмч юугаа мэддэг юм? Энэ хүнийг яаж ч дээрлэхсэн яадаг юм гэж бодоод байдаг юм уу? Та надад хэлдэ. За юу гэж дээ? Жоох юм байж ямар ууртай юм? Гэрээрээ эмчилж болдог бол гэрээрээ эмчлүүлэе л гэж. Би ямар эмнэлэг твдэж үзсэн биш дээ гэд хаалгааны өрөө рүүгээ орлоо. Та орохгүй мүү? Орж ирж үзлэгээ хийхгүй мүү? Юм асуугаад байдаг. Тэрийг асуухгүй хөргөө гэхэд алхирмаа ууртаагаар араас нь оров. Гэрлээ асаачих. Гэрэл асахгүй байгаа. Оо, та мэдэхгүй шүү дээ. Үүдний гэрлээс бусад гэрэл одоо асахгүй. Юу? Урд нь асдаг байсан мэдтээ. Засаг даргын захирамж тэгж гарсан гэд намайг хэвцэн цагаас хойш ийм байгаа шүү дээ. Бид нарт байгаа гэрэл энэ л байна да. Гэд лаа шүдэнц гаргаж ирэн асаагаад болгоомжтой наашаа яваарэ гэд түн рүү лаага барин дөхөн очив. Би сая өрөөгөр явхад зүгээр гэрэлтэй л байсан да. Оройн 21 цагаас хойш гэрэл унтарнаа. Та 21 цагаас өмнө бусад өрөө рүү орсон байна. Та маргааш хэрвээ ахиад орой орж ирэхээр бол над дээр хамгийн түрүүнд орж ирээрээ. Хөөхөн царайг чинь гэрэлдээд л хармаар байна гэж хэлээд лааны гэрэлд түүн рүү харцаа тусгав. Түүний нүд үнэхээр гүн бөгөөд дулаахан өөртөө улам татах хувцтай ажээ. Алиграмагийн зүрхэнд ахиад нэг оч асаав. Түүнтэй харц тулахад өөрийн ирэхгүй түүнийг тэрвэрмээр өөрийн болгож авмаар санагдав. Гэхдээ тэр гэр бүлтэй шүү дээ. Хэдхэн цагийн өмнө тэр эхнэр хүүхдтэйгээ аз жаргалтай байсан. Гэтэл яасан гэж
намайг сонгох үлээ. Саяны хэлсэн үг зүгээр л тоглоом төдий зүйл байхаа гэд түүнээс харцаа буруулан за зовёр юу байна? Доошо гүйлэх нь яаж байна? Ээж тийшээ гарчгүйгээд байхыг бодоход гайгүй бололтой. Ер нь та гайгүй болсон юм чинь бас эмнэлэгтэй тогтохгүй байгаа хүн маргааш гардаа гэд өөрийн ирэхгүй хэлчихв. Юу? Зүгээр хэрэггүй. Би үнэхээр гарчих юм уу? Гэхэд Алгирмаа дотроо юу гэд хэлчих вэ гэж хичнээн зүхэж байсан ч гаднаа тийм ээ та гар эхнэр хүүхд дээр оч гэж хэлээд шуудхан түүний өрөөнөөс гарч явв. Өөрийн өрөөндөө очиод ингэж хэлж болохгүй гэдгээ бас түүнийг дахин хизээч харж чадахгүй болсондоо маш их харамсан уйллаа. Арай гэж ирсэн дурлал нь хүний дурлал байх гэж. Би яасан ч тэр бяцхан зүрхийг мөн тэр эмэгтэйг зовлон шаналлд үлдээж болохгүй гэж хэлээд өөрийгөө тайвшрууллаа. Тэр оройд амралтын өрөөнд орон унтав. Ямар нэгэн дуудлага болон өвчтөн ирээгүй тул амар жимэр унтлаа. Өглөө ээж солигдож ээлжээ хүлээлцэх эмчтэй эрднийг гаргаарай гэж хэлээд түүнтэй уулзахыг хүсэлгүй явлаа. Гэртээ орж ирээд тэр маш их харамсав. Ядаж түүнтэй уулзаад явах байсан уу? Сүүлийн удаа түүнтэй уулзаад өөрт нь дурлсан гэдгийг хэлэх байсан уу? Мэдээж намайг сонгохгүйгээс хойш түүнд хэлчихэд зүрх сэтгэлээ амраах байсан уу? Хэллээ гэд юу өөрчлөгдөх вүлээ дээ гэсэн түмэн бодлуудаар дарагдан байлаа. Үүнээс 1 сарын хугацаа өнгөрлөө. Сумын наадам эхлэж хөл хөдөлгөөн улам бүр ихсэн. Өнөөдөр аз таарч Алгирмаа яг ээлжээсээ бууж байсан тул анх удаага сумын наадам үзэхээр Дуламтай хамт явлаа. Дуламж мөн ганц би он удаан жил явж байгаа аж. Нөхөртэй байсан ч нөхөр нь зэрэг тавиад халагдах жилээ өөр хүнтэй болоод өөр амир руу явсан гэх. Үүнээс хойш он удаан жил ганцаар амьдарч байгаа нь энэ байлаа. Замаараа Алгирмаа гэрээрээ орж том цагаан цэцгэн хээдээ улаан урт нэмгэн даашин зөмссөн байв. Наадам дээрх бүхэл хүмүүс дээл хувцаараа гойсон байх бөгөөд Алгирмаагийн хувцлалд хүмүүрт сонин содан харагдана. Мөн дээрээс нь түүний залуу төрөх гоо үзэгслэн улам бүр тоцсгож өгсөн байв. Бүхийн барилдаан үзэхээр суудал олон суулаа. Нийт 64 бүх барилдах аж. Алгирмаад ганц хоёр л зүс мэдэх хүн харагдана. Ихэнх хүмүүсийг нь танихгүй тул морь үзэхээр явлаа. Хурдан мордын тоосон дарагдан унаач хүүхдийн гэн одуунд сэтгэл сэргэж байлаа. Тэд наадмын хуушур олж идэхээр явж арай хийн хуушур олж идээд буцаж ирээд бөхөө үзвэл аль хэдийн шүвгийн 16 бүх үлдсэн байх ажээ. Дараагийн даваанаас шүвгийн 8 бүх үлдэж бүгд цолоо дуудуулан бүхийн дэвжээндээ гарч байлаа. Энд дунд тодоос тодрон харагдаж байсан чирэгхэн биетэй өндөр залууг сайн харвал яахан аргагүй Эрдэнэ байв. Тэр өөрийн ирэхгүй Эрдэнэ мөн байна гэхэд Дулам гайхан алив хаанав? Өө тийм мөн байна. Гараа бэртээ ч гэсэн юм чинь барилдахгүй хаа гэж бодож байсан ч үнэхээр барилд харвалжээ. Аашгүй дээ. Зэргэлдээх сумын бөхчүүд ирчихсэн энэ жил төрөв бүхэнхээ байг алдах нэ гэд манай сумынхан ихэд халаглаж байсан юм. Эрдэнэ барилдах нь ааштай юу да? Эрдэнэ барилддаг юм уу? Хөөе, Эрдэнэ чинь сумын цаан цолтой хүн шүү дээ. Эхнэртэй болохоос өмнө барилддаг байхад сумын залуу охтуудыг бүгдийг нь л хуйлруулж авсан юм. Чи харал да. Тэр бие хааг нь яа харахгүй л барилддаг хүний шинж байгаа үсттэй. Игч минь би ямар бүх сайн мэдвэ штэ. Заан цол нь тэгээд их том цол хэрэггүй. Сумын хамгийн том цол шүү дээ. 5 давж начин 6 давж заан цол хүртдэг юм байхгүй юу? Аа тийм байх нэ. Мунд юм аа. Гэж хэлээд түн рүү харвал аль хэдийн цолоо дуудуулчихсан барилдаад эхэлчихсэн байлаа. Түүний барилдааныг сэтгэл тоглон хүлээлээ. Барилдаанч удаан үргэлжсэнгүй шууд л Эрдэнэ эсрэг бөхөө давчглаа хэмээн
хүмүүс жуугаалan хураалцгаана. Дараагийн даваа тун ортож байлаа. Эрднийг дахин харах хүсэл улам бүр ориглоно. Гэхдээ түүний яг эсрэг талд түүний эхнэр болон хүүн сууж байв. Эрдэнэ ч тугаа тойроод л хүү эхнэр дээр очино. Эхнэр нь түүний хөлсийг арчиж өгч хүүн аавынхаа ингэр дэргэлэн байхыг хараад түүний сэтгэл дахин тавгүйдэнэ. Түүн рүү тэмүүлэх сэтгэлээ хормоор байвч өөрийн ирэхгүй түүн рүү тэмүүлнэ. Гэхдээ буруу зүйл гэдгийг нь мэдэх бүрд түүний сэтгэл улам бүр зүсэгдэнэ. Хизээж энэ хүн минийх болохгүйгээс хойш зүгээр л түүнийг сэтгэл дотроо харилж байдаа гэх бодол түүнийг зөөлөж байлаа. Дуламж түүний харц эрдэнэс салахгүй байгааг маш сайн анзаарлаа. Үзүр түрүүний хоёр бух гарч ирэв. Зүүн талаас эрдэнэ, баруун талаас хажуу сумын заан гих хүдэрч хэрэг залуу дэвэн дэвсээр гарч ирэв. Энэ л хамгийн ширүүхэн өрсөлдөөнд сэтгэл догдлуулсан огшоосон барилдаан болох нь мэдээж. Хүн бүрэл дор бүрний чимээг болж зөвхөн тэр хоёр дээр анхаарал хандуулна. Энэ тэнцүү хоёр залуу бүхийн хувьд энэ тэнцүүхэн барилдаан болж байлаа. Зуны агим халуун, дээрээс нь урд шөнийн бороонд зүлэг чигтэй тул халтргаатай гэдэл жинхэнэ аль давсан нь эр бэрэ гайхуулах барилдаан байлаа. Баян хонгор аймгийн Баян булаг сумын бүх бад төмөр өвдөг шорооцсноор үзүүрлэж, Баян хонгор аймгийн Хүрээмарал сумын зан Эрдэнэ төрүүлэг гэх дуунаар бүгд л уйхаалан суудлаасаа босцгоо. Үнэхээр л зөвхөн огшоом сайхан барилдаан болж өндөрлөлөө. Сумын бүх иргэд баяртай байв. Сумынхаа төрөв бүхэн байг алдсангүй гэж. Харин Алгирмаа түүнд дахин дурлана. Эрдэнэ борцог аван Алгирмаагийн байгаа зүг рүү шидэхдээ түүнтэй харц тулгарлаа. Алгирмаа тэр инээмсэглээд толгой дөхөв. Энэ үед түүний зүрх яг л зогсох шахан болж газарт нь улаан туяа бударч түүн рүү хариу инээмсэглэв. Тэр зуны наадамчин олны сэтгэл тэнгэр дэмж хотоодол сайхан наадсан нь бүх хүний харцнаас л тодорхой байлаа. Орой сумын клубт бүжигтэй тул бүсгүүчүүд, залуучууд цөм ач холбогдол өгч байсан юм. Дулам Алгирмаа хоёрч хэрэндээ гойж годоод сумын клубын зүг явцгаалаа. Хараахан эхлэг болоогүй хүмүүс суудлаа эзлэн суусан байв. Энэ тэрүүгээр шимэн арх айраг хүртээд халчгсан залуус том дуугарн явна. Алгирмааг хэдэн залуус хоргоосон ч дулам түүнийг хөөж явуулна. Сайхан хүүхэн яггэр дулмын гарт байх гэж. Энэ муу бэлэлсэн авгаа чиний хажууд байгаа цагт чи хүнтэй сууна гэж гонж гэсэн хорлон үг хэлээд явах нь олон. Дуламж энэ үгэнд нэг их эмзэглсэнгүй. Учир нь бараг анхны удаагийнх биш болохоор үз. Сумын бүжиг эхэллээ. Хамгийн түрүү цагаан бүжгээр эхлэв. Алгирмаа эргэн тойрноо харж Эрднийг битүүхэндээ хайсан боловч тэр байсангүй. Алгирмаач түүнийг байхгүй байсан тул хүн үрж бүржгэлэхээс цаараглан ганцаараа сун улдав. Цагаан бүжгийн араас чөлөө даяа явж эхлэхэд бүгд л хөөрцөглөн бүжгэлнэ. Дулам Алгирмаа босгож ирэн хамтдаа бүжгэллээ. Алгирмаа баясан бүжгэлэх зур нүднийх нь үзүүрт Эрдэнэ харагдах шиг болов. Алгирмаач гарцаараа түүнийг хайхад яг ард нь ирчихсэн байв. Эргэж харахад түүнтэй харц тулгарч яахаа мэдэхгүй ичгүүр буцаад харчихав. Гэнтэл захиалсан юм шиг уянгын ая эшгэллээ. Хостой нь үлдэж хосгүй хүмүүс нь буцан сууцгаана. Алгирмаач суудалтаа суух гэтэл Эрдэнэ түүнийг татан хамт бүжгэлгөө. Миний ганц бүжгэлдэг ая байна гэж инээмсэглэв. Алгирмаач дуртай зөвшөөрөн хамт бүжгэллээ. Түүнтэй ойртон мөрнөөс нь тэврэхэд түүнээс шимийн арх сэнгэнэ. Мэдээж наадмын төрөө бөөхөд хүмүүр баяр хүргэж асар гэрээр дайлуулж явсан нь ойлгомжтой байлаа. Сумынхны харц бүгд тэр хоёр дээр тусав. Сумын зан, сумын эмч хоёр хамтдаа бүжгэлж байна. Тэр ч яахав гэхэд
эхнэртэй залуухан бүсгүйг эргүүлэн бүжиглэж байна. Аль эсвэл энэ нэг хотын годгонсон охин эхнэр хүүхдтэй хүн эргүүлж байж амьдралыг нь өрн таран хийх нь дээ гэж хэсгээр хуваагдан шивэр авирхийн ярилцгаана. Тэдэнд яг одоо энэ яриа огт хамааралгүй байлаа. Эрдний гүн харнууд түүнийг улам бүр өөртөө соронц мэд татаж байв. Ай дуусаж тэд хоёр тийшээ салцгаан сув. Дулам алгирмаар уурлан "Чи чинь яаж байна? Сая энэ хүмүүс юу ярьж байгааг мэдсэн үү? Чамайг эхнэр хүүхдтэй залуу эргүүлж айл гэр салгах нэ гэж байна. Сум гэдэг маш жижигхэн, би бинээ танихгүй хүн байхгүй. Гэтэл чи бүр олны нүдэн дээр яаж байгаа чинь нэнэв? Би зүгээр л бүжиглсэн шүү тэгчээ. Зүгээр л бүжиглэх чинь ч гэсэн нэг л асуудал тарж байна. Би чамайг өдрөөс хойш ажигласан. Эрдэнэ рүү харах харц чинь шаалуур байгаа. Аль уу гараад ир гэж түүний гараас татаж аваад түүнийг чирэг шахам гарав. Айлгэрмаа минь, оройтой гүдэрэ болж үз. Чи залуухан бас хөөхөн бүсгүй. Чамд өчнөө залуу алдна. Тийм сайхан гэр бүлийг чи явж салгаж болохгүй. Чи хүүхдийг нь ядаж өрөвдөх хэрэгтэй шүү. Эрдгэн сэтгэлээ татаарай да гэж хэлээд түүнийг орхин явлаа. Айлгэрмааж сэтгэл дундуур гэрийн зүг алхав. Энэ үед түүний араас хэн нэгэн дагаад байх шиг санагдан алхаага хурцгахад түүнийг даган арын хүнж алхаага хурцгав. Айлгэрмаа шуудхан л эргэж хараад "Чи хэн бэ?" гэж асуухад түүн рүү хурднаар дөхөж ирээд "Эрдэнэ байна" гэж хариулав. "Эрдэнэ, чи чинь энд юу хийж яваа юм? Чамайг харанхуйд ганцаар явж байгааг чинь хараад дээрх шиг үйлдэлүүд давтагдахгүй гэж бодсондоо дагсан юм. Гэхдээ чамайг айлгачих шиг боллоо. Чи яагаад надад санаа тавиад байгаа юм? Ер нь чи сая яах гэж намайг урьж бүжгэлсэн юм? Чамаас болоод би сум даяараа эхнэртэй залуу эргүүлсэн хүүхэн болж ах шиг байна. Чи тиймэрхүү юмд юун ч ач холбогдол өгөх дуртай юм. Ярьж л байг. Угаасаа яаж ч байсан ярихаас хойш бараг чамтай мэдлэхэд л эд нар нэмж давслаад л ярина. Жижиг газар юм л байдгийм. Намайг ч өчнөө хүүхэнтэй холбож яриад байхаар нь адаг сүлд нь эхнэр авч байж санааг намраасан. Гэхдээ одоо ч гэсэн миний тухай ярьсаар л байна. Тэгэхээр зүгээр л хэл амнаас айсандаа эхнэр авсан хэрэггүй. Чи миний тухай мэдмээр байна уу? Би өнөөдөр маш их баяртай байгаа болохоор чамд өөрийгөө нээхэд бэлэн байна. Гэхдээ амаа жоохон халааж байж ярих хэрэгтэй байна. Наадах чинь юу гэсэн үг вэ? Амаа халаана гэдэг чинь? Оо чээ чинь чамд хотоос авчирсан нарийн нэндан уух юм байна уу? Тэрийг чинь хоёул ууж байгаад ярих уу? Би удгүй л дээ. Гэхдээ хотоос хүмүүс өгнө гэж авчирсан юмнаас ганц үлдсэн байгаа. Оо ашгүй. Тэгвэл танах руу яв. Би яхаар танихгүй. Тэгэд бүр эхнэртэй хүн гэртээ оруулна гэж. Жинхэнэ амтан хүн бүр ярих сэдвийг гаргаж өгөх юм биш үү? За бүү санаа зов. Би уух юм уучгаад л танаахаас арилаад өгчихнө. Өглөө үүр зайхад би танад байхгүй. Ойлгоо гэж хэлээд түүний хөдлөн хурдан алхасаар түүний гэрийн гадаа ирэв. Хоёул чимээгүй алхасаар гэрийн хаалга онголгон дотгош оров. Айлгэрмаа тэмцчин явсаар лааныг ирлаасав. Түүнийг ширээнд суухыг урахад Эрдэнэ алгуурхан алхасаар эрт суулаа. Айлгэрмаа чамдаантай ховцоо удлан ёроолоос нэг шилтэй арх гаргаж ирэн түүний өмнө тавиад мөн гэртээ байгаа амттан тэргүүдэн ширээн дээр тавин ширээгээ дүүргэлээ. Чээж шидтэй хүүх юм аа. Яг миний хүсэж байсан зүйл шүү. Айлгэрмаад яг үнэндээ энэ зүйл яг л зүүд шиг санагдаж байв. Үргэлж түүний бодол зүүдээр дүүрэн байдаг байсан тэр гол дүрийн баатар залуу яг одоо түүний хажууд түүнд өөрийгөө нээхээр ирж гисэн байна гэхээр зүүд үгэлтэй. Гэхдээ мэдээж энэ зүйл маш бодит зүйл байлаа. Эрдэнэж өнөө архиа задлан өөртөө хундаглаад мөн Айлгэрмаад хундаглаж өгөхөд "Үгүй би уудгүй. Чи уруулав. Харин надад өөрийнхөө тухай яриач" гэд сандал аван түүнтэй дөхөн сув.
Лааны гэрэл бүрэлзэн асаж ойр орчмыг гэрэл туулна. Хав харанхуйн дунд бяцхан лааны гэрлийг хоёул тойрон сууж нэг нэгнээ нууцхан харна. Эрдэнэ нэг хундаг арх татаж нудрага гаргаж ирэн үнэрлээд "Би сая ямар яриан дээр дууслаа. Ам хэлнээс айсандаа эхнэр авсан гэсэн." "Тийм ээ. Тэгсэн. Би хар багаасаа л сумынхаа нэг хөөрхөн охинтой айл гэртэж тоглон хоёр биенийхээрээ орж гардаг байлаа. Манай хоёрыг ч ойрхон саахал тайлууд тул аав ээжүүд маань их дотн байсан юм. Харин тэр нэгэн жил хайртай охин болох Дэлгэрмаагийн маань аав бурхан болж түүнийг ээж 55 жоохон хүүхэдтэйгээ өнжирч хоцорсон юм. Хамгийн том нь л манай Дэлгэрмаа 14 настай, бусд нь түүнээс доош, хамгийн бага нь 2 настай байсан юм. Амьдрал гэдэг үнэхээр тааваршгүй шүү. Аав нь бурхан болсноос хойш манай хүүг нь тэднийд их тусдим болж явсан. Сүүлд би цэрэгт давж цэргээс халагдаж ирээд Дэлгэрмаатайгаа суухаас юм. Баяр жаргалтаар халагдаж ирээд түүнийг гэргий болгож авах гэтэл ээж аав минь хоёулаа зөвшөөрөөгүй. Харин сүүлд амтан хүнээс сонсох нэ манай аав тэдний ээжтэй дээр нэгтгэж хэд тэднийхэр орж гарсан сурагтай байсан. Тэгээд л би гэдэг хүн энэ жижигхэн сумаас эхнэр авах юм бол ямар нэгэн нэрд холбогдсоор л байх юм байна гэж бодоод хажуу сумаасаа эхнэр авч суусан юм. Миний мод Дэлгэрмаа ямар ч буруугүй. Хөөхий намайг найр хурмаа хийсний дараахан хот руу явсан сурагтай байсан. Одоо ч хаана юу хийж авааг нь мэдэх юм алга. Тэр үед би аавыгаа маш их үзэн яддаг байсан. Гэхдээ миний аав хизээч ээжиг минь хуурч байгаагүй юм байна лээ. Зүгээр л тусдим болж явснараа нэр холбогдоод амтан хүний амны бай болсон байсан. Харин намайг суулгахгүй гэх шалтгаан нь хээр хонинд явж байхад хэн нэгэн эрд хүчндүүлсэн гэсэн. Тэрийг аав ээж хоёр минь дуулаад намайг эмэгтэй хүн цэвэр ариунаараа эр нөхөртөө ирж байж айл гэр өөдлөн дэвжиж явдаг гэдэг байсан учраас суулгаагүй юм гэсэн. Би гэдэг хүн тэр үедээ үнэхээр л ухаангүй тэнэг байжтэй. Би зангилааг өөрөө олоод хайртай эмэгтэйгээ гомдоож явуулж байхын оронд суучихсан бол үдэд ингэж явахгүй л байх байсан даа гэж боддөг юм. Тэгэхээр та эхнэртэй сэтгэл байхгүй гэсэн үг үү? Огт байхгүй ч биш л дээ. Миний удам залгах хүүг минь төрүүлж өгсөн юм чинь хайрлалгүй яах вэ? Гэхдээ л Дэлгэрмаагаа хизээч сэтгэлээс явуулж байгаагүй юм. Би энэ тухайга ганцхан чамд л ярьж байгаа юм шүү. Чи хүнд бүү хэлээрээ. За да. Хэлсэн ч яах вэ дээ. Хөөхнүү та нар ховорл хооллож эддэг ус шүү дээ. Намайг андуурч байна да. Би тэм хагархаага хамхиж явж чаддаггүй хүн биш ээ. Тийм ээ мэднэ. Тэгээд л чамд бүхний ярьж сэтгэлээ удлах гэсэн юм. Хөөхий. Тэр минь ямар их зовж шаналсан бол намайг өөрийг нь ойлгохыг ямар их хүссэн болоо. Бүх хүн түүнийг чижлэж байхад ганцхан надад л найдаж намайг эцсийн хүртэл харж хүлээсэн байхад би гэдэг хүн нэрээ эрийн чуурхай болдоо гэж одоо хүртэл өөрийгөө зэмлэж явна да. Бүх юм заяатай өөрөөр явдаг гэж манай эмээ дандаа хэлдэг байсан юм. Учрах ёстой хүмүүс хэд салсан заавал ахиж учирдаг. Харин учрах ёсгүй хүмүүс хэдэд зам нийлсэн байсан учирдаггүй гэдэг байсан юм. Тэгэхээр та Дэлгэрмаатай бас эхнэртэйгээ л учрах ёстой байж тээ. Тийм л байх та. Энх хэд чи нөхөс өдөр авдаг юм уу? Ер нь хэдэн настай юм? Та чинь ямар бүдүүлэг хүн бэ? Эмэгтэй хүний насыг асууж л байдаг. Оо уучлаарай. Хариулахгүй ч байсан болноо. Тоглосон юм аа. Би 28 настай. Анх багш болохоор Орос руу сургуульд явсан ч багш бол миний хийх ажил биш гэж гэрийнхнээсээ зөрүүдлэж байгаад эмчээр сурсан юм. Тэгээд л энэ дэрж ажиллаж байна. Чи чинь надаас 1 насаар л дүү юм байна шүү дээ. Нэгээр илүү бол 1000-аар илүү гэдэггүй лүү гэд инээлдэв. Тэд нэг нэгнээ илүү сайн мэдсэн бололтой шүнжин бие биенийхээ тухай ярив.
Өнөөдөр та эхнэртэйг явж байсан. Одоо эхнэртэй нь хаана байгаа юм бэ? Манай хүн хөдөө гэрлүүгээ явчихсан. Бас чам шиг ариг дарсан доогт дургүй хүн байдаг юм. Намайг асар майхан хисээд эхэлчихсэн чинь л би харлаа гэд уурлаад явчихсан. Уг нь нөхөр нь төрүүлчгээд байхад ядаж нэг удаад ч гэсэн бүхий эхнэр шиг хажуудагаад явж өгч болдоггүй юм байх та. Та энд ийм зүйл бодож байхад эхнэр тань нөгөө талд шал өөр зүйлийн талаар бодож байгаа шүү дээ. Та ингэж байхаар эхнэр дээр очивол яасан юм? Би зүгээр л нэг өдөр ч гэсэн өөрийнхөөрөө байж үзмээр байна. Гэт альгэрмаа руу харлаа. Альгэрмаач түүн рүү харж тэд харц толов. Альгэрмаа нүдээ дахин анивчна. Харин Эрдэнэ түүний харцыг цоолох шахам цоо ширтэж байлаа. Эрдэнэ түүн рүү удаанаар дөхөн ирж түүний уруул дээр шунан унсав. Альгэрмаагийн биеэр халуу дүүгэж тэр дороо хөшөж орхив. Түүнийг эсэргүүцэл үзүүлэхгүй байгааг анзаарсан Эрдэнэ түүнийг ахин дахин шуналтаагаар үнслээ. Жижиглээ аль хэдийнэ бөхөж гэрэлтэх зүйлгүй түнэр харах болов. Эрдэнэ түүнийг тэрэн орон дээр зөөлөн хэвтүүлээд түүний нэмгэн даашинцыг тайлж мөн өөрөө ч хувцаа тайллаа. Нэг л мэтгэд тэдэнд дурх хүсэл улам бүр оргилож хэсэг хугацааны дараа хамтдаа ингэрээ зөрүүлэн тэврэлтэн хэвтэх аж. Эрдэнэ эхнэрээ хуурсандаа огтхон ч гэмшихгүй байгаа харагдав. Харин альгэрмаа ичингөрч хүнжил дагуур шургахад чи яасан бэ гэж Эрдэнэ асуув. Би эхнэр чинь санаа зовоод байна. Би ч муу хүн бололтой. Нэг эмэгтэйг зовлон дунгааж байгаа л та. Эхнэртэй залууг нь толгой хэргүүлж ингэр зөрүүлсэн муу эмэгтэй болоод хувирчихлаа гэж хэлээд ойлгоход Эрдэнэ түүнийг аргадан "Үүнийг чи эхлүүлээгүй. Чамд ямар ч буруу байхгүй. Хэн нэгэн бурууг үүрх хэрэгтэй бол тэр нь би юм шүү. Чи биш" гэж хэлэхэд альгэрмаа багхан жолоо тайвширч байлаа. Үүр цайж байшингийн жижиг цонхоор багхан гэрэл орж ойр орчин бүдэг бадагхан харагдаж эхлэв. Эрдэнэ ч одоо явах ёстой гэж бодон босоход альгэрмаа түүнийг тэврээд "Энэ учрал чи бид хоёрын анхны бөгөөд сүүл явах уу?" гэж өөртөө итгэлгүйхэн асуухад Эрдэнэ түүний гараг атхан эргэж хараад түүн рүү дулаах нарыг нэмсэглээд "Чи юу гэж хүсэж байна? Сүүлчих байгаасаа гэж хүсэж байна уу?" "Үгүй, би ахаад болцмаар байна. Би чи нэмэгтэй болмоор байна" гэж шуудхан хэлв. Эрдэнэ харин ахиж үг дуурсангүй хувцас өмсөд гарч явв. Альгэрмаа орон дээр ганцаараа үлдээж саяын нэг бодит амьдралдаа орж байгаа мэт болов. Би чинь юу хийж вэ? Айл эр нөхрийг өөртөө оруулж айдлахын бүсгүй хүнийг гомдох гэж ийм яваад ирээ гэж аав ээжим намайг явуулаагүй шүү дээ. Ингэж намайг аав ээжим нь хайрлаж хүмүүжүүлээгүй. Би ч үнэхээр хатуус юм да гэж дотроо бодон уйлав. Энэ өдрөөс хэдэн өдрүүд өнгөрлөө. Эрдэнэ жахиж альгэрмаа дээр огт ирсэнгүй. Альгэрмаач болсон зүйлийн талаар бодохыг ч хүссэнгүй. Дулам үе үехэн Эрдэнэ сэлэн хоёрын талаар альгэрмаа дуусан яриагаа хэлнэ. Гэхдээ түүнийг хараахан нэг оронд орцгоогүй байхаа гэсэндээ түүнд хориг тавин ярьж байгаа нь тэр юм. Гэхдээ энэ нь альгэрмаад маш их хэцүү байлаа. Шөнө бүр орондоо уйлж түүнтэй уулзраагүй бол түүнтэй хамт хоноогүй бол гэж өөрийгөө алдаа хийсэн мэт дүгнэх хэдий ч бэтүүхэндээ түүнийг хүрээ дээрээсэ гэж хүсдэг байв. Нэгэн өдөр сумын засаг дарга альгэрмаа болон дулам хоёрыг дуудаж уулзав. "За та хоёр минь их гар нийлж ажилдаг шүү дээ. Бас альгэрмаа маань манай суманд ирээд удаагүй байгаач ямар чадвартай эмч вэ гэдгээ сайн харуулж байгаа. Тиймээс багуудаар явж сумынхаа иргэдтэй уулзаж алс хол сумаас зайдуу эмнэлэг үйлчилгээ авахд хэцүү газруудад явж судалгаа дүгнэлт гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар танилцуулж хэрэгтэй нэг нь үзэж онцлоод ирэх хэрэгтэй байна да. Тэгээд надаар хэлүүлтгүй ажиллаа мэдэж байгаа байлгүй, тийм ээ? Дуулан маань энэ тал дээр их туршлагдсан хүн байгаа юм.
Тиймээс ерөнхийд нь чиглүүлээд л явчихна. Би та хоёрт тусгаал машин унаа гаргаж өгнө. За тэгээд маргааш өглөө эртээ гарах нь байна шүү. Ойлгосон биз дээ? Гэсэн тушаал буулгалаа. Алигрмаа дулам хоёрч зөвшөөрөн гэргэрийн зүг бэлтгэлээ базаахаар явлаа. Маргааш нь урагхан улаан нарнаар сумын төвөмлөгийн үднэс хөдөлцгөөлөө. Жолооч агч айлынхаа хаан байршиж байгааг хэдэн хөгшчүүд хаавар нутаглаж байгааг цөм мэднэ гэдэл ярина. Замзуураа таралдсан хэд хэдэн айлуудаар орж заавар зөвлөгөө үзлэг уншлагоо хийсээр харав бүрий болоход жолооч. За гуруула өнөөдөр энэ айлд хонондоо зангааш сайтай, хоол сайтай сайхан чихнэртэй айл да гэж мармар хийж инээгээд орохор болов. Алигрмаа дулам хоёрч түүнийг дагаад машинаас буун хамт орвол эрдний байлаа. Гэхдээ эрдэнэ харагдсангүй. Сэлэн тогоондох сүгөө хөөрүүлэн тэднийг ээлдгээр хүлээж авлаа. Хойморт нь эрхлэн тоглох хүү тэднийг хараад ээжийнхээ хормоноос зөөгдөв. Эрдний бор хүүж томир болжээ. Ахаас айгаад байна уу да. Алив ах нэг тамхи хэлчихье. Гэхэд хүү ээжийнхээ цаагуур орно. Манай хүний бараа харахгүй байсаар бүр бишүүрхүү болчихож. Гэхдээ зүгээрээ жоохон байж байгаа дасчихна. Алив миний хүү. Ээж нь энэ хүмүүст цаа яглаж өгье. Гэд хүүгээ өөрөөсөө жоохон холдуулахад хүү алигрмаа руу харсаар зүүн хатавчандаа суучихв. Сэлэнч тэдэнд цаяглаж өгөн цагаан эдэ боорцог тэргүүдэн урд нь өрн тавилаа. Гэрийн эзэн хаачав. Манай хүн өчигдрэл адуундаа явсан ирээгүй л байна. Оо тийм үү. Их холдож байдэ. Арай хэдэн муу гартнууд туучаагүй байгаа да. За ах минь амны бэлгээс аштын бэлэг гэдэг шүү. Арай ч үгүй л үү дээ. Тоглос юм аа. Ах нь бид гурав засаг даргын тушаал биелүүлж яваа. Энэ хоёр маань эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гээд би газарчилж яваа ухаантай. Даанч харав бэрэг болоод гайгүй айл танаахыг өнгөрчхөл олдохгүй юм шиг санагдаад тэгээд л хоноглох гээд ороод ирлээ. Хөөхгүй байгаа үсттэй. Гээд ахин өнөөхөл чанганы дээр инэв. За яалаа гэж те. Буянтай ажил хийж байгаа хүмүүсээ юу гэж хөөх вэ? Ашгүй минь гэж оройноос хүү маань үе халуураад болтгоо. Хаяахан аав нэзгүй үед би чинь их сандрах юм аа. Тэгээд аавгаа ирэхээр л зүгээр болчих юм. Гэхэд алигрмаа алив би нэг үзээтгэе гэд хүү рүү ойртоход хүү түүн дээр очихыг хүсэхгүй шуудал ээж рүүгөө гүйж очиод өвөр дээр нь суучихв. За тэгвэл чи ээжийнхээ өвөр дээр байж вэ? Их чинь үзээтгэе гэхэд хүү уйллаа. Сэлэн түүнийг аргадаад энэ ихч чинь миний хүүг гоё болох гэж байгаа хүн байхгүй юу? Гэхэд хүү үгүй гэж толгоогоо сэгсрэв. За яах вэ? Бишүүрхэд байх шиг байна. Өглөө явхаас өмнө үзээд өгье дөө. Сэлэнж сүүх хөрүүлсэн тоогоогоо эргүүлэн дээр нь тавиад гаднаас том тоогоо оруулж ирэн мах чанахаар бэлтгэлээ. Альмаа үе сэлэн лүү харвал урд хар ус, дүрлэхэр томнууд, өдгөн хар өмсөг, жимбгэр улаан урал, нарийн бэлхүүс гэдэл өөлгцүүлгүй сайхан бүсгүй харагдана. Нохоо хуцах чимээ сонсдлоо. Сэлэнж заашгүй манай хүн ирж байгаа бололтой морьтой явнаа. Яг л хоолн дээрээ ирлээ шүү. Адууга олсон хэрэгэлтэй гэж баярлан галаад түнхчихнэ. Гэрийн хаалга онгойж лааны гэрэл бүрлцэн асна. Алигрмаач өөдрөө цооширтан харвал эрдэнэ ороод ирлээ. Эрдэнэ алигрмаа хоёр харц тулгарч алигрмаач сандран харцаа буруулахад эрдэнэ харин гайхсан шинжтэй түүн рүү харсан хэвээр байлаа. Оо ашгүй чи минь яг халуун хоолн дээр хүрээд ирлээ. Одоохон хоол болох гэж байна. Энэ хэд маань сумаас хол байгаа иргэдтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр явж байгаа гин. Тэгээд өнөөдөртөө манад хонийгээд дорж ах дагуулад хүрээд ирж. Тэгээ юу гэж сая сэлэнгийн дуунаар эрдэнэ түүнээс харцаа салгалаа. Та хэд маань сая явж ирсэн үү гэж мэдлээд хоймортойгоор нь суув.
Сээлэн түүнд цайглаж өгөхийг нь Алиграмаа харвал түүний нүд үнэхээр гэрэлтэж байгаа харагдлаа. Эрдэнэ цайгаа уучлан уугаад тэдэндээ яриа өрнүүлэн суулаа. Халуун хоолж гарч гэрийн эзний урд тавив. Хоолцоогоо идэж дуусаад Эрдэнэ авдраа удлан нэг шил арх гаргаж ирэн задлалаа. Угаасаа уух дуртай жолооч дөржид ихэд сайхан санагдаж инээмсэглээд манай Эрдэнэ Сээлэн хоёр залуу хүмүүс гэхэд их л сайхан хүмүүс шүү. Эрсэн зочдоо сайхан дайлж зайлаад гаргадаг ардын ёсоо мартаагүй хоёр доо гэж инээгээд өнөө хундахтай архинд ядам хурууга дүрэн сэрж мөргөөд за ингээд хоёр дүүгийн дээрээд дайлж зайлуулад сайхан байна. Дүү нартаа үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр өтгөн болоорой гэж хүсэн ёрөө гэд өнөөх бор тагштай архиа залгилав. Дулам Алиграмаа аль аль нь уудаггүй тул тэдний ууж ярилцахыг чиг тавин сонсно. Сээлэн харин тэдэнд ор засаж мөн өөрсдийнхөө орыг засаад хүүхэн унтуулав. Дорж Эрдэнэ хоёр өнөөх шилтэйгээ ууж дуусгалаа. Дуламж аль хэдийнэ унтчихсан байв. Харин Сээлэн хүүгийнхээ хажуугаар орон хэвтжээ. Алиграмаа гарч бие засмаар байсан ч айсандаа их л төвчнө. Энэ маягаар төвцсээр Эрдэнэ Дорж хоёрыг хамт гарах гэтэл би хамт гараад ирээтэй хүү. Би засмаар байна гэхэд Дорж түүнийг шоолонгуй нэгээд мүү эмэгчингийнхаа давсгийг хагалж шахсан байна шүү дээ. Төрүүнээс хойш хэлэхгүй дээ гэд хамт гарцгаалаа. Дорж цаана нь үлдэж харин Эрдэнэ Алиграмаа дагуулan цааш явлаа. За одоо болно. Чи наана зогсож бай. Битээ эргэж хараарай. За болил доо. Энэ харанхуйд юу харна гэд Доржийн чигтээ харж зогслоо. Алиграмаач бие засаж дуусаад Эрдэнэ урд гаран алхвал Эрдэнэ түүний гараас татаад түүнийг биедээ нан чанга тэврэв. Маш их сансан. Үнэхээр их сансан шүү. Гэхдээ нь чи яаж байна? Хүү амтан харчих юм бол яах болж байна? Болооч. Ахад жоохон л тэрчгээ тийхүү. Гуйж байна. Гэхэд Алиграмаа эсрүүцсэнгүй хариу түүнийг тэрвэрлээ. Дорж тэднийг дуудан та хоёр ч яаж хва? Муу эмчийг нь яаж байна чи? Гэхэд Эрдэнэ түүнийг тавьж яавал гэжтэй ах минь. Таны эмч яг л адуу шиг шээх юм аа гэд инээхэд Алиграмаа өгд өгөө урд нь гарan гүйх шахам явсаар тэднээс төрүүлж гэрт нь ороод шуудхан зассан орон дээр нь хэвтэн өгсөн дээлийг нь толгой дээгүүрээ давуул нумрав. Араас нь өнөөх хоёр инээлцээр орж ирлээ. Доржиж мөн баруун авдраны наан зассан орон дээр унтлаа. Дулам Алиграмаа хоёр баруун орон дээр хамтдаа унтах бөгөөд Дулам Дорж хоёр дуугаа аван хөрхрөн унтаж байв. Энэ дуунаар Алиграмаа унтаж чадахгүй нойрон хулжина. Бүтэн сар гараагүйж шөнийн 12-ны сар тооноор багж болов гэрэл тусаж байлаа. Тэр тусмаа зүүн орон дээр хэвтэх Сээлэн Эрдэнэ хоёр түнд маш тод харагдаж байв. Сээлэн хүүгээ хамгийн цаад захаар хэвтүүлээд өөрөө голд нь орж хэвтжээ. Эрдэнэийг тэврэхэд Эрдэнэ цараглаж наашаага харж хэвтэхэд Алиграмаагийн харцтай туллаа. Сээлэн түүнээс шивнэн асуув. Чи 1 хоногч биш, олон хоног адуунд явсан. Чи бараг 7 хоног явлаа. Хаагур явсан юм? Надад яагаад юу ч ярихгүй байгаа юм бэ? Бас чи нэг л биш болцоход байгааг би анзаараад байгаа шүү. Чи чинь юугаа яриад байна? Би олон хоног хээрээр гэр хийж, хэзээр дэр хийж явлаа. Арай гэж гэрт ирээд амар тав унтах гэхээр хэрүүл хийгээд байх юм. Зочин гэж дэрсэн байхад би чамтай юу ярих юм? Айл эсвэл би газар унтлаа шүү. Гэхэд ойлголоо гэд дахин үг дуурсангүй. Тэр шөнө Алиграмаа Эрдэнэ хоёр бие тустай байсан ч сэтгэл нь аль хэдийнэ хамтдаа болчихсон байв. Нэг лүгээ тэмүүлэн хүссэн харцаар харж бараг унтахгүй шахам ширтэлцээр өглөөдөө залгав. Хамгийн түрүү Сээлэн босож араас нь Эрдэнэ босов. Үнээгээ саагаад туглаа юм үлдээгээд үхрээ бэлчээрт нь гаргаад орж ирэн цайгаа чанахаар бэлтгэн.
Энэ үеэр гэрийн зочид сэрж өглөө нартаа залгалаа. Эртхэн ажлаа амжуулъя гэж дулам хэлэн доржийг сэрэх гэхэд дорж сэрсэнгүй. За яах вэ? Жоохон байж байгаад сэрэх байлгүй. Та хоёр минь цай цугаа угаад би жоохон хоол хүнс бэлдсэн тэрийг аваад яв. Ямар ч айл таараа үлээ. Хоолтой хоолгүй явах байлгүй гэж сээлэн хэллээ. Үнэхээр л сайхан сэтгэлтэй төгс ихнэр байлаа. Айлгэрмаа битүүхэндээ түнд гэмшиг сэтгэл төрж байсан ч нэг нь тухрах аргагүй болсон зүйлийг яах ч үлээ дээ гэж бодно. Мөн урчны авдлаас хойш эргэж буцалтгүйгээр Эрдэнэт сэтгэлээ өгөхөөр шийдсэн байв. Дорж сэрснээр тэд дараагийнхаа айлуудын зүг хөдлөв. 4 хоног үргэлжилсэн энэх ажлын дараагаар тэд сумынхаа төвд ирлээ. Нэг өдөр амраад л буцаад ажилд орохоор байв. Зам зуурынхаа ядаргааг таалахаар айлгэрмаа гэртээ ороод л шууд унтаж орхив. Цонх зөөлнөр цогхоход л айлгэрмаа цочин сэрлээ. Тэр цонх руу харвал гадаа аль хэдийний харанхуй болсон байв. Хэн цогсног нь мэдэхгүй айж хармагц Эрдэнэ орлоо шүү гэж гараараа дохив. Хэсэг хугацааны дараа хаалга нутагт хаалгыг тайлж өглөө. Эрдэнэ хаалга нээгдмэгц түүнийг чангаас чанга тэрвэрж шуналтайгаар түүнийг үнслээ. 1-р хэсэг төгсөв. Зохиолч Үүрийн туяа. Солилцоо. Төгсгөлийн 2-р хэсэг. Энэ шөнө дахин тэд биений жаргал эдэллээ. Ингээд л цаг хугацааг зогсоож болдог бол зогсоочмоор үрд энэ хүний дэргэд хадагдаж үлдмээр айлгэрмад санагдаж байлаа. Түүнийг чангаас чанга тэрвэрч үүр битгий цайгаасаа гэж дотроо шивнэ. Эрдэнэ түн рүү эргэж хараад чамтай л байхдаа би эр хүн гэдгээ мэдэрч хайрын амт ийм л байдаг байх гэдгийг мэдэрч байна. Эхнэртэйгээ байхдаа юу ч мэдэрдэггүй гэж үү? Худлаа яриад л танаа эхнэр дэндүү сайхан эмэгтэй шүү дээ. Тийм ээ. Хайрлах гэж, дурлах гэж их хичээсэн. Гэхдээ хичээх тусам би түүнээс улам бүр холдож, улам бүр түүнтэй баймаргүй санагдаж эхэлдэг. Хүүхдүүдээ бодоод л өдий хүртэл тэсэж ирсэн ч өөрийгөө баг багаар золиослж байгаа гэдгийг мэдэрлээ. Би нэг л амьдрна. Үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөмөр байна. Хоёулаа давх эсгүй хэл хязгаар аль хэдийн давчихсан. Бидний төгсгөл яаж ирэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ надад одоо чамтай байгаа цаг хугацаа хамгийн үн цэнтэй байна. Ирээдүг бодмааргүй байна. Учир нь ирээдүйн хамгийн том хохирогч нь би эсвэл сэлэн болох учраас. Гэхдээ би 3 дахь учир би л хохирож болдулдах хэрэгтэй. Эрдэнэ түүнийг чангаас чанга тэрврээд битгий өөрийгөө буруутгах, хоёулаа буруу цагтаа учирсан зөв хүмүүс. Би чамд хайртай. Үүр цайдгаараа цайжил байлаа. Гэхдээ энэ удаа Эрдэнэ явахыг хүссэнгүй. Чи одоо явах хэрэгтэй. Үгүй. Би ахиад жоохон хамт баймаар байна. Нэрээ би хэд хоног амархаар болсон. Тиймээс өөрийнхөө ажиллаж амьдарч байгаа нутаг оронтой танилцмаар байна. Тийм үү? Хөөе, надад маш гоё санаа ороод ирлээ. Би одоо явах хэрэгтэй. Харин орой чам дээр нохоо цагт хүрээд ирье. Гэрийн чинь ойролцоо ирээд 3 удаа шүгэлдэнэ. Тэр үед намайг байна гэж бодоод гараад ирээрээ. Дулаан хувцас бэлдэж аваарай. Одоо харин би явах ёстой. Гээд болсон хувцас өмсөд түнд баяртай чиглэлгүй явлаа. Айлгэрмаа ахин ганцаараа орондоо үлдлээ. Тэр зөвхөн түүнийг ирэхийг нохоо цагийг л хүлээх үлдлээ. Өдөржин сэтгэл догдлон хүлээсний эцэст нохоо цаг болов. Үе үе цаг руу харан шүглийн дуу хүлээн. Удалгүй үнэхээр 3 удаа шүгэлдэх дуу сонстов. Айлгэрмаач баярлан бадантай зүйл барин гарлаа. Эрдэнийн зүг очвол тэрээр хөдөлгөөн морьтой хүлээж байлаа. Хоёулаа хамт морьт явнаа. Чимээр унж чадна үсттэй. Би чадахгүй штэ. Зүгээрээ. Маш номхон хоньны морь байгаа юм. Чамайг унаж чадахгүй байхаа гэж бодоод хамгийн номхон морь авчирсан. Би чамайг хөдлөөд явчих болохоор битгий гэж хэлээд
түүнийг өргөж морин дээр мордууллаа. Ингээд хамт морьтой тавхилаа. Анх удаа л морь унаж байгаа хэрнээ Эрдэнэтэй хамт явж байгаа учраас тэр огт айд сандарсангүй. Хамт тавхисаар нэгэн уулын бэлд очин хатан цохооны дэрэгдэх ганц модоос морьтой уяад өөртөө жижиг агуйнд орж хоноглохоор болов. Эрдэнэт хизээний хэрээр хоноглож сурсан хүн тул богцтой зүйл гаргаж ирэхэд тэнд нь борц болон хутга гээд хэрэгтэй болчих зүйл мундсангүй. Тулган 3 чулуу бариад дээр нь жижиг тоогоо тавилаа. Энэ агуунд хүмүүс байдаг эргүү жижиг тоогоо хүртэл байх чинь. Манай Монгол эрчүүд хизээнээсээ хэрээр амьдарч ирсэн улс. Тэглэж энэ агууд би урд нь хэд хоноглож байсан юм. Тэгээд л багсаг зүйл орхисон нь. Тийм байх нэ гэж галын зүг харан суулаа. Яг үнэндээ айлгэрмаад үгээр хэлэхин аргагүй маш сайхан байлаа. Хэрийн хоол амттай гэж хамтдаа хоолж цайлаад ундахаар болов. Айлгэрмаагийн авчирсан дээлийг газар дэвсээд Эрдний дээлийг нөмрөн хамтдаа унтлаа. Эзгүй хээр талд тэднээс өөр хүнгүй тул хинээст санаа үйл заван жаргал эдлэнэ. Энэ удаа тэд анх удаа өглөөний нарыг хамтдаа угтлаа. Шууд жиргэж моддын сэрчгэнэх чимээ гэдэл үнэхээр гайхалтай өглөө байлаа. Тэд цай чанаж уугаад мориндоо мордон ахин давхилаа. Холбоо нуурын ирэг дээр амраг хос аз жаргалынхаа тухай зөвхөн өөрсдийнхөө тухай ярилцсан. Ингэж явсаар ахин нэг шөнийг нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээр орой бүрий болоход айлгэрмааг сумын төвд хүргэж өглөө. Энэ удаа Эрдэнэ гэрт нь орсонгүй үүднээс нь салцгаалаа. Хайртай хүнтэйгээ өнгөрөөсөн энэ 2 хоног айлгэрмаагийн хамгийн жаргалтай 2 хоног байлаа. Энэ өдрөөс хойш хэд хэдэн өдөр бүр сарын хугацаа өнгөрлөө. Дахин Эрдэнэ ирсэнгүй. Айлгэрмаа ажиллаа хийсээр орой бүр Эрдэнэийг ирэхийг хүлээсээр. Харин энэ хооронд дүрзэд айлгэрмааг ажлаас нь ирэхэд хоол хийж түүнийг хүлээх болжээ. Өдөр бүр л дүрзтийн хоолыг амтрхан идэнэ. Нэг өдөр дулмыг ямар нэгэн зүйл сонсож байж магадгүй гэж түүнээс асуув. Дулмаа ихчээ, та Эрдэнэ Сэлэн хоёрын тухай ойрд дуусна уу? Үгүй ээ, яагаав? Зүгээрээ. Тэр айлд очсноос хойш тэр эхнэр нь миний санаанаас гархаа байлаа. Тийм сайхан эмэгтэй гэж байдгаа. Үнэхээр Монгол эмэгтэй шинжийг бүрэн агуулсан бүсгүй байсан. Тийм шүү. Манай Сэлэн үнэхээр сайхан эмэгтэй. Би нэрээ чамайгч Эрдэнэд таалтай болчихлоо. Айл гэр өөмөлхнэ гэж бодож байлаа шүү. Хөөе, тэр чин Сэлэн үү дээ гэж дулам уулга алдав. Айлгэрмаач гайхан цонхоор харвал үнэхээр Сэлэн ирж байлаа. Айлгэрмаа гайхах айх хоёр зэрэгцэн арай намайг нөхөртөө харилцаа тогтоосныг мэдчихсэн биш үсттэй. Гэх бодолд автан зогсож байтал түүний хаалгыг зөөлөн тогшиж эмчи орж болох уу гэж Сэлэн шагаав. Айлгэрмаач толгой дохин түүнийг оруулав. Харин дулам тэр өрөөнөөс даруй гарлаа. Айлгэрмаач сандран сайн байна уу? Та ямар хэрэгээр гэж түгтчин асуухад харин үзүүлэх гээдээ. Би ойрдоо дотор муухараад болдоггүй. Тэгээд л ирлээ гэв. Үүнийг сонссон айлгэрмаа баг зэрэг тайвширсан ч дотор муухарах гэдэг үгийг сонсоод улам бүр сандрав. Дотор муухарахаас гадна өөр ямар шинж тэмдэг байна? Дотор л муухараад байна. Ээлдээ хурц өнөр авсны дараа бүр тэгэх юм. Сарын тэмдэг чинь хизээ хамгийн сүлд ирсэн бэ? Миний сарын тэмдэг их хэлбэлцдэг юм л та. Хаяа 2-3 сар ирэхгүй байж байгаад нэг ирэхээрээ 7-8 хоног ирдэг. Гэхдээ сүүлд бол 2 сарын өмнө ирсэн юм байна. Айлгэрмаа маш их сандарч зүрх нь хурдан цохилно. За хоёулаа үзлэг гинэ гэд дотроо сандарч байсан ч түүнд харуулахгүй тулд маш тайван хандхаар шийдлээ. Тийм ээ. Сэлэн жирэмсэн болсон бөгөөд саргарантай байв. Энэ мэдээг түүнд дуулгахад Сэлэн маш их баярлаж байлаа. Нэрээ юу? Эмчээ тийм үү? Манай нөхөр ямар их баярлах болоо. Хэрвээ охин байвал бүр сайн да.
Манай хүн онхон хүүхдэд үнэхээр сайн. За эмчээ, маш их баярлалаа. Би ч хүү дээрээ ингэж байгаагүй болохоор ямар нэгэн өвчин тусчтэй гэж бүр санаа зовоод нөхрөө шавдуулсаар ирж үзүүлж байгаа нь. Одоо гарч түүндээ хэлээ гэд баяр жаргалаар дүүрэн гарч явлаа. Тэр түүнд зөвлөмж хэлэх гэсэн боловч тэр энд байгаа бахнэ гэсэн бодолтой дарагдаад түүнд юу ч хэлж чадалгүй гаргалаа. Гэртээ ирээд өөрийн ирэхгүй тэр маш их чангаар уйллаа. Цон хонгорхой тул гадуур явсан хүмүүс гайхан бүгд л харцгаана. Тэднийг үлдэн уйллаа. Энэ дунд дүрзэд хүртэл байсан тул тэр түүний хаалгыг цохиод тэр хаалгаа тайлсангүй. Арай гэж тайвшран орондоо орох гэтэл цонх зөөлөн догших чимээ гарлаа. Алгирмаа цонхон дөхөн ирвэл эрдэнэ байв. Алгирмаач шуудхан л цонхоо хагаад хөшгөө татав. Удалгүй хаалга дуурлаа. Энэ удаа тэр хаалгаа тайлахыг хүссэнгүй. Алгирмаа хаалгаа тайлаа л да. Чамтай ярих зүйлсүүд байна шүү дээ. Хаалгааны ч ихтэйхүү. Хүн харчих юм бол яах болж байна? Гэхэд тэр хаалгаа нэв. Эрдэнэ бушуухан герт нь орж дотроос нь хаалгыг төгжөв. Эрдэнэ халамцуу байхыг тэр анзаарав. Сайн уу? Сайн сууж байсан уу? Яагаад хаалгаа талихгүй байсан бэ? Намайг ирээг уудсан болохоор уурч нь хүрсэн юм уу? Уучлаарай. Би харин ажил гараад тэр бүгдийг зохицуулах гэсээр байгаад ирж чадсангүй. Ядаж байхад эхнэр өвдөд өнөөдөр л сумын бараа харлаа. Чи эхнэртэйгээ өдрөөс хойш уулзаагүй хэргүй? Тийм ээ. Эхнэрийг эмнэлэг оруулчихад л хэдэн найзуудтайгаа жоохон уучлаа. Эхэндээ түүнийг согтуу байгааг хараад эхнэр нь жирэмсэн учир баярлаад уучгаж тэгээд л надаас бүрмсэн салах гэж над дээр иржээ гэж бодсон боловч түүнийг юу ч мэдээгүй байгаа юм байна гэж бодов. Эрдэнэ алгирмааг тэврэх гэтэл тэрээр дургуйцэж тэврүүлсэнгүй. Чи яаж хаад байгаа юм бэ? Чи хөдөөний малчны ажлыг амар ажиллаа гэж бодоо юу? Хэдэн адууга алдчихад араас нь сураг ажиг тавьж явсаар арай гэж олоод гэртээ иртэл эхнэр өвдчихсэн байлаа. Тэгээд сумын бараа хараад л хүн амьтны хөл хөдөлгөөн тасрангууд чам дээр гүгээд лирлээ шүү дээ. Чи яах гэж ярьсан юм? Ирэхгүй тэр чигээр явсан бол надад илүү амар байлаа. Би ингэж амьдрахаас салхаж байна. Чи зүгээр л явчих тийхүү. Би гуйж байна. Би эхнэр болон хүүхдүүдийн ч өмнө маш том нүгэлтэй хүн. Оройтойгоо дээрээ чамаас холдмоор байна. Чи юу яриад байгаа юм бэ? Чи аль эсвэл өөр хүнтэй болчихсон юм уу? Би уг нь өнөөдөр салаа гэдгээ хэлчихэд чам дээр ирээ гэж бодсон ч уучсан учир маргааш ирүүл болоод сэлэнд хэлье гэж бодсон юм. Би үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ жаргалтай өнгөрөөмөр байна. Би хайрлагдж амьдрахын жаргалыг мэдэрмээр байна. Энэ хүмүүс юу ч ярьсан надад огт хамаагүй. Би чамтай л амьдрна. Энэ үгийг сонссон алгирмаа нулимстай нүдээр түүн рүү хараад бүх зүйл оройтсон. Чи одоо яв. Эхнэр хүүхдүүд дээр оч. Чи түрүүнээс хойш хүүхдүүд гэж юу яриад байгаа юм? Би ганцхан л хүүтэй хүн шүү дээ. Үгүй. Чи удахгүй 2 хүүхэдтэй болно. Сэл нь жирэмсэн болсон байна лээ. Тэгэхээр чи түүний хажууд үлдсэн дээр. Чи бид хоёр анханасаа ийм харилцаанд хүрэх ёсгүй ч. Одооноос яг одоо л бүгдийг эцэлэн зогсоох хэрэгтэй. Тэгхгүй л бол цаашилбал юу ч болж магадгүй. Чи одоо яв та. Эхнэрийн чинь санаа зовж байгаа. Би давхар хүн сэтгэл санаа тайван байх хэрэгтэй байдгийм. Гэд хаалгаа онгойлгоход Эрдэнэ түүний нүд рүү харвал аль хэдийн шийтсэн зоримог харцтай тулгарав. Эрдэнэ түүн рүү хараад сүүлчийн удаа тэрч болох уу гэхэд алгирмаа нулимс туслуулан түүнийг тэрврээд чи маш сайн аав, бас маш сайн нөхөр байж чаднаа. Би үргэлж чамайг алсаас харж тусалж дэмжиж явах болно. Энэ хорвоо дээр элэг бүдэн амьдралаас өөр сайхан зүйл гэж үгүй лээ. Магадгүй сэлэн жирэмсэн болоогүй байсан бол чиний саяны зүйл дээр би баярлаж олны хэл амаас айхгүйгээр чамтай хамтдаа амьдрах сонголтыг хийх байсан баг. Гэхдээ угаасаа бурхан биднийг хамтдаа байлгахыг хүсэхгүй байгаа бололтой. Би чамд хайртай. Гэхдээ би бидээ хайртай байлаа гэд чи бид хоёр заавал бусад хүмүүсийг гомдоон барин хамт байх ёстой гэсэн үг биш шүү дээ.
Чамд Аз жаргал хүсье гэж хэлээд түүнийг сүүлийн удаа үнслээ. Энэ үнсэлт нулимс амтагдсан үнсэлт байлаа. Эрдэнэ юу ч дуурсангүй тэднийхээс гарan яв. Цонхоор сэмхэн алгирмаа түүнийг харахад харанхуйн дунд багаар уусан алга болж байлаа. Энэ явдлаас хойш дахин эрдэнэтэй алгирмаа огт таарсангүй. Түүний дэргэд эрдэнэ байхгүй ч гэлээ цав үргэлж түүний дурсамжууд алгирмааг маш их зовоодог байлаа. Дахин 1 сарын хугацаа өнгөрлөө. Миний дөө хоол идэхгүй ягав. Ойрноос чи ихэд яд руу харагдаад байх боллоо. Нэг л биш байна шүү чи. Хишгэ эмчид өөрийгөө нэг үзүүлээч. Ажил гээсээр байгаад унах нь байна шүү. Чамааг хараад байхад хүний оронч нээлжинд хүртэл гараад л хэдэн өдрөөр нойргүй хонож өөрийгөө дэндийвг ажиллуулад байх шиг. Яасан миний дөө? Ямар нэгэн болоо юу? Чамайг чинь энэ сумынхан дүрзэдтэй сүрхий байгаа. Энэ хоёр чинь бараг хамт амьдарч байгаа гэсэн яриа тараад байх юм. Миний дөө эгчтэй хэлдэггүй мүү? За эгч минь, би юу гэж тэр хүнтэй хамт амьдрах вүлээ дээ? Тэр хүн харин надад сэтгэлтэй болсон л гэдэг юм. Тэглээгээд би өөрөө сэтгэлгүйгээс хойш яах вүлээ дээ? Эмэгтэй хүн өөрөө хайртай биш. Өөртөө хайртай хүнтэй суувал жаргадаг гэдэг шүү. Бодолтой л байгаараа да. Гэхдээ чиний царай зүс арай биш. Ихэд яд руу харагдаж байна шүү. Мэдэхгүй хүн бол чамайг жирэмсэн болчихсон юм уу гэмээр харагдаж байна да. Юу? Гэд түүн рүү ширүүхэн харахад эгч нь зүгээр л хэлсэн юм. Энэ амийг үү? За эгч нь тариандаа гарлаа. Гэд бушуухан тэр өрөөнөөс гарав. Алгирмаад гэнтийн энэ үг хүнд цохилт боллоо. Нэрээ миний сарын тэмдэг хизээ сүлд ирсэн билээ гэж бодох зур 2 сар биш бараг 3 сар билүү? Нэрээ хизээ? Арай би чинь үгүй л үү дээ. Үгүй хаа гэд цагаа харвал ээлж солигдох цагт өгсөн байв. Бушуухал хувцас солиод дулмыг хааж очоод удахгүй хишгэ эмч ирэх баха. Би явлаа. Би тавгуйтад болдоггүй. Харж жоох амраад ирье. За тэгээ гэхэд алгирмаа шууд л явлаа. Тэр гэртээ ирээд бүх зүйлийг бодоход эрдэнэтэй харилцаанд хэд орсон. Тэрнээс хойш сарын тэмдэг огт ирээгүй гэдгээ саналаа. Би ч нарай минийх тэгж хэдэн сараар алга болдоггүй дээ. Би ягаад энэ бүхнээ мартчихдаг вүлээ? Би жирэмсэн гэж үү? Эрдний хүүхдийг тээж байгаа гэж үү? Үгүй болохгүй. Миний хүүхэд эцэггүй өсөх ёстой гэж үү? Гэд тэр уйллаа. Үүнээс хойш хэдэн өдөр өнгөрлөө. Жирэмсэн гэдгээ мэдснээр эцэггүй хүүхэд төрүүлж болохгүй. Тэглээгээд эрднийг өөрийн болгож болохгүй. Би яах ёстой вэ? Яавал миний хүүхэд эцэгтэй өсөх үү? Бас энэ сумын хүмүүс намайг юу гэж ярих болоо гэсэн бодлуудад дарагдаж эхэллээ. Түүний хажууд дүрзтээс өөр хүн үгүй байв. Ингээд л дүрзэд хэрвээ тэр хүн надад үнэхээр хайртай бол би тэр хүнд найдахаас өөр аргагүй боллоо гэж бодоод дүрзтийг гэртээ дуудан орууллаа. Эхэндээ түүнтэй яг юунаас эхэлж ярихаа огт мэдэхгүй сандран сууна. Дүрзтэй чи надад үнэхээр тийм их сэтгэлтэй гэж үү? Гэсэн асуултаар яриагаа эхлэв. Тийм ээ. Би чамд маш их сэтгэлтэй. Ингэж хариулахыг мэдэж байсан тул шууд л дараагийн асуултанд орлоо. Би жирэмсэн. Юу? Үгүй тэгээд аав нь хэн гэж арай эрдэнэ үү? Гэд шууд асуув. Энэ асуулт түүнд яахаар эрдэнэ гэж мэддэг үлээ. Арай бид хоёрыг мэдэж байсан биш үсттэй. Гэсэн эргэл зэнд хүрв. Чи магадгүй гайхаж байгаах. Алгирмаа. Би бүгдийг мэднэ. Чи эрдэнэтэй холбоотой байсан. Чам дээр ирэхийг нь би мэддэг байсан. Энэ ч маш нэмгэн хаантай шүү дээ. Хотын байр үчиг биш. Чиний бүх яриа бүх зүйл надад сонсогддог байсан. Хайртай үнэ хажуухандаа өөр хүнтэй байгааг мэдрэх ямар хэцүү гэж. Хаяада зүгээр л чам дээр ороод чамайг татаад гаргаад ирмэр санагддаг байсан. Наадах чи их нэртэй хүнтэй уулзаж болохгүй гэж хэлмээр байвч нэгэнт оройтчихсан байсан.
Хизээ нэгэн өдөр болохгүй зүйл хийж байгаагаа мэдэх байхаа. Тэр үед нь би тосоод авнаа гэж өөртөө итгүүлэн зүгээр л чамайг харж суухаас өөр сонголт надад үлдээгүй. Тийм ээ. Би чамайг хүлээсэн. Гэхдээ чамайг би давхар болчихно гэж мэдсэнгүй. Энэ бүх зүйл алгирмаад гинтийн зүйл болж байлаа. Тэр маш их ижиж, маш их сандарч, маш их гайхаж байв. Хэсэг чив чимээгүй болж эргэн торон аниргүй болов. Алгирмаач доошоо харан уйлсаар харин түүнийг харж суусан дүрзэд түүн дээр дөхөн ирээд нулимсыг нарчин бэтгвэл ингэж сүлд нь уйл суух байсан бол яах гэж эхлүүлсэн юм. Би чамайг юу ярих гэж дуудсныг чинь мэдчихлээ. Энэ жижиг газар хүнээс юм нуух үнэхээр хэцүү. Чи хизээ нэгэн өдөр гэз чинь томорч ирэхин цагт бүгд мэднэ. Тэр үед чиний хүүхдийн эцэг хэн болохыг бүгд сонирхож эхэлнэ. Эднэр сонирхоод эхэлвэл өдөртөө л эзнийг нь олчихно. Би чиний хажууд бай. Би хүүхдийн чинь аа болъё. Угаасаа чи надаас ийм л зүйл гуйх гэж байсан биз дээ. Надад бол зүгээрээ хүүхэд хөөхөн бас би гэдэг хүн мөрөөдлийнхөө эмэгтэйг үрд өөрийнхөө хажууд байлгах нь шүү дээ. Би л баяртай байна гэхэд алгирмаа түүнд баярлсан сэтгэлээ илэрхийлэн түүнийг тэврэв. Ингээд л алгирмаа дүрзэд хоёр цаг үргэлж хамтдаа байж өглөөрөө дүрзэд ажил руу нь хөргөж өгч авдаг болов. Сумынхан бүгдээрээ л тэр хоёрыг хос болсон хамт амьдарч байгаа гэсэн яриа баттай болохыг нүдээр харж байлаа. Хэдэн сарын дараа нэгэн өдөр дүрзэд алгирмаа хоёр хооллон гэртээ сууж байлаа. Хаалга цогих чимээнээр "Хэмбэ" гэж дуугарсаар дүрзэд хаалгыг нээв. Эрдэнэ хаалганы зам халамцуу зогсоно. "Сайн уу хөө? Ямар хэрэгээр манайхыг зорж явна?" гэхэд Эрдэнэ уурлан түүний шууд л цохин газар тунгаав. Алгирмаа босож ирэн дүрзэдийг босгоод "Чи чинь яаж байна? Амгүй хэлэхгүй хүн үү? Ам хэлээр ойлголцооч" гэхэд Эрдэнэ түүний гэз рүү харвал мэдэгдэхүйц томорсон байв. "Үнэн байжээ. Чи үнэхээр энэ хүнтэй амьдарч байгаа хэрэггүй. Чи яаж намайг хуурч чадаж байна? Чи яаж миний сэтгэлээр тоглож чадаж байна?" гэж түүн рүү уурлан хашгирав. Эрдэнэ маш их ууртай байлаа. Түүн рүү орилож түүний хоёр мөрнөөс татан сэгсэрнэ. Дүрзэд "Чи харахгүй байна уу? Би давхар хүн рүү яаж байгаа ч энэ вэ?" гэхэд түүнийг ахин түлхэж унгааж "Чамд огт хамаагүй. Цаашаага тонилж үз" гэхэд алгирмаа түүнийг алгадав. "Энэ чинь миний нөхөр, миний хүүхдийн аав. Чи сая юу гэсэн бэ? Намайг хуурлаа гэсэн үү? Чи л эхнэрээ хуурч байсан байх. Би чиний аваад суудсан авгаач нь үү? Үгүй үсттэй. Тийм байхад би чамайг яахаараа хуурсан болдог үлээ. Зүгээр л намайг тайван орхи. Би чамайг аль хэдийн явуулсан. Тийм болохоор бити миний амьдралд гарч ирээд гай болоод бай." "Юу? Миний нөхрөө? Энэ одоо чиний нөхөр хэрэг үү? Чич хэн дуртай нь хурж болдог амархан хүүхэн юм байна л да. Би чамайг арай өөрөө гэж бодож явсан юм. Чи чинь зүгээр л нэг салхинд хөөгдөж явдаг хамхуул байсан байх нэ" гэж хэлээд ууртаагаар гарч авлаа. Алгирмаа газар сөхрүүн сууж уйлахад нь дүрзэд ирэн түүнийг босгож түшин явсаар орон дээр суулгалаа. "Тайвшир та. Тэрний үгийг битгий тоо. Тэр согтуу байна." "Үгүй. Тэр хүний хэлсэн үнэн. Би амархан хүүхэн. Тийм ч учраас эхнэртэй залуу дурлцгаад тэрнээс хүүхэдтэй болж хоцорсон амархан эмэгтэй." "Тэгж ярихгүй шүү. Хэн над хүүхдийг чинь Эрдний хүүхэд гээд байгаа юм. Энэ чинь миний хүүхэд. Би аав нь шүү дээ" гэхэд алгирмаагийн сэтгэл тайвширч "Баярлалаа. Намайг болон миний хүүхдэд амьдрах итгэл өгсөнд баярлалаа." "Ээжээ, тэгэхээр миний аав Эрдэнэ гэх хүн юм уу? Гэхдээ тэр дүрзэд гэх хүн хайцсан юм. Миний аав болж амьдармаар байна гэчгээд одоо яагаад бид хоёрын дэргэд байхгүй байгаа гэж." "Тэр талаар ээж нь одоо ярих гэж байна. Харин миний хүүд ээж нь муу хүн шиг санагдж байна уу? Айлын нөхрөө эргүүлээд бүр тэрнээс нь хүүхэдтэй болсон гэхээр." "Үгүй дээ. Та минь хамгийн сайн ээж. Та намайг өсгөж өдөө зэрэгтэй амьдруулах гэж маш олон зүйлийг туулсан шүү дээ. Тэгээд ч та элэг бүтэн гэр бүлийг салгахгүй гэж
өөрийнхөө амьдралыг золиослсон байна. Та бүхэл амьдралаа миний төлөө гисэр ирсэн. Тийм байхад би таныг шүүх хэрэгтэй гэж үү? Алив үнсээ. Миний хүч нь яасан ухаантай бтэ. Хаврын цасан шуургатай өдрүүд үргэлжилсээр. Малчтын хувьд хамгийн хэцүү үеүүдийн нэг яах аргагүй өвөл хаврын цаг үлээ. Энэ өвөл маш их цас цудтай үйл байлаа. Сумын засаг дарга хурал хийхээр сумын бүхэл ажилчдыг дуудав. Үүнд дүрзэд бас оролцсон юм. Харин алгирмаа аль хэдийн амарч хугацаа төгсөн тул гэртээ түүнийг хүлээн савна. Удалгүй дүрзэд орж ирэн хана хэдэн дулаан хувцс бэлтжихэж хөө. Сумын засаг дарга намайг баригадаар явж, зуд хүндэрсэн газруудаар явж малчтад өвс хоол хүнс дөхүүлж өгөө гин. Улсаас тусламж юм явуулсан баха. Яхаар эхнэр нь өнөө маргаашгүй болчихсон хүнийг явуулдаг байна. Яах вэ? Хана буянтай ажил хийх чинь хүүхдэд маань хэрэгтэй шүү дээ. Тэгээж сургууль амрагчсан үед багш нарыг гэртэн зүгээр суулгамааргүй байгаа юм баха. Бас мал гайгүй байвал чамдаа шинэ хоньны шүл олоод ирээ л гэж. За тэгээд хэд хонох юм? Гайгүй 3 хонох юм шиг байна. За тэгээд өр минь аавыгаа хүлээн шүү дээ. Аав нь бушуухан явчихад ирнэ гэж хэлв. Ингээд маргааш өглөө урагхийн улаан нарнаар малчтын зүг 230 машин сумын төвөөс хөдөллөө. Дүрзэд яваад 2 дахь хоног дээр алгирмаад өвдөлт өгч хэллээ. Өвдөлт арай гайгүй байсан тул алгирмаагч багасаг юм бэлдээд эмнэлгийн зүг өөрөө явлаа. Дулам түүнийг орж ирэхийг хараад "Хүүшээ, чи чинь ийм хүйтэн байхад гэртээ байж байхгүй юугаа гэж яваа юм?" Харин жоохон өвдөлт өгөөд болтгоо. Бүр их өвдчихвөл ирж чадахгүй юм болно гэд хүрээд ирлээ. Аргагүй л эмч хүн гэсэндээ өөр байна шүү гэд түүнийг тасагт оруулан хэвтүүлв. Түүнийг орж ирмэгц ус нь гарав. Хэсэг хугацааны дараа өвдөлт багаар хүчтэй болж байлаа. Сүүлдээ улам бүрл хүчтэй болж дулам жимчийг дуудан үзүүлв. Эмч орж ирэн түүнд үзлэг хийгээд "За ер нь тунд өгсөн байна. Та төрөхөд бэлтгэдэ" гэв. Удалгүй ахин нэг төрхөн өвдөлт өгсөн ус нь гарчсан гэх дуудлагаар ирсэн эмэгтэй ирлээ. Дуламж гүн очиход Эрдэнэ Сэлэн 2 байлаа. Төрөх өрөөнд алгирмаа өвдөлттэйгээ тэмцэн байлаа. Харин Сэлэн арай болоогүй байсан тул төрөх тасаг руу оруулав. Яг энэ үед бас 2 хүн осгосон байдалтай ирсний нэг нь дүрзэд байв. Осгосон байдалтай ирсэн бөгөөд бүгд сандран түүнийг аврахыг хичээж байлаа. Гэвч түүний зүрх аль хэдийнэ зогсчихсон байжээ. Сэхэн амьдруулах арга хэмжээ авсан ч гэсэн түүний зүрх эргэж цохилсонгүй. Ингээд эмч түүнийг нас урсан гэж хэлв. Үүнэн дээр дүрзэд нь хониндоо яваад сургаггүй алга болсон 8 настай хүүг хайснаар түүнийг олж буцах замдаа төрж хоёул осгохын даваан дээр хүүд бүх хувцсаа нөмрүүлээд өөрөө осгожээ. Азар өнөөх 8 настай хүү аврагдаж харин дүрзэд нас оров. Дууламж мөн хажууд нь байсан тул алгирмаад яаж хэлэх учраа олсонгүй. Түүнийг төрсний дараа хэлье гэж шийдэв. Ингээд Сэлэн алгирмаа 2 зэрэг шахам арараасаа дуугаа авалцсан төрлөө. 2 хүүхдийн дүү ээлжлэн ард ардаасаа цуурайлна. Эхлээд Сэлэн төрж дараагаар нь алгирмаа төрөв. Хэдхэн минутын зайтай төрсөн ахын дүүс нэгнээ хүлээж байсан мэт уралдан гарлаа. Харин Сэлэн төрмөгцөө ухаан алдан унав. Эмт сандран түүнд арга хэмжээ авснаар аварч тэд хоёул хүү төрүүлжээ. Дулам алгирмаад хүүг нь авчирч өглөө. Сумын эмнэлэг нэгэн зэрэг 2 хүн төрүүлэх өрөө байхгүй тул алгирмаа Сэлэн 2-ыг 2 өөр өрөөнд төрүүлсэн юм. Сэлэн хэсэг ухаангүй байж байгаад нүдэ нээлээ. Түүний дэргэд хүүхэд нь байсангүй. Сэрмэгцээ шуудал "Дулам эмчээ, миний хүүхэд хаацсан юм" гэж асуув. Дулам түүн дээр ирээд "Миний дүү, тайвшир. Хамаагүй огцом хөдөлж болохгүй шүү. Чи төрөх гэж маш их хүнд төрсөн. Хүүхэд чинь бүтэлттэй төрсөн. Бид авах ёс дарах хэмжээг авсан боловч хүүхэд чинь амьсгалсангүй. Уучлаарай" гэсэн хүнд мэдээгд түүнд дуулгалаа.
Эрдний 2 хүү нэгэн өдөр зэрэг төрсөн боловч нэг нь энэ хорвоо дээр удаан ирсэнгүй буцлаа. Үрээ алдсан эхийн зовлон юунаас ч илүү хамгийн хэцүү. Сээлингийн амнаас ахин үг гарсангүй. Харин алгирмаад нөхрөө алдсан гэх хүнд мэдээг нь төрснийх нь маргааш өдөр дуулгалаа. Өчигдөрхөн л үртэйгээ уулзаад баярлаж байсан тэрээр өнөөдөр ийм уй гашуутай мэдээ дуулнаа ч нэ санаагүй зээ. Маргааш нь Сэлэн алгирмаа хоёр эмнэлгээс гарах болов. Эмнэлгийн үдэнд тэд бибитэйгээ таарлаа. Сэлэн ингэртэй тэрх үргүй хэдэж түүнийг тосоод авах нөхөр хүү хоёр нь хүлээж байлаа. Харин алгирмаа хэдий өрн байгаа мөн үрийнхээ эцэг амьд байгаа ч түүнийг тосож авах хүн байсангүй. Хоёр бүсгүй сүүлийн удаа бие рүүгээ харан хэн хэнийхээ дутуу зүйлийг хүссэн харцаар бие биетэйгээ тулгарав. Алгирмаа гэртээ ирэхэд хэдий дулам төрүүлж ирэн юмхан бэлдсэн ч гэр нь хөв хүйтэн хүндий хоосон санагдлаа. Хэдий үрийн аав биш ч гэсэн өөрийнх нь хүүхдийг тээж байгаа юм шиг л түүнийг халамжилж хайрлаж түүнд ирэх олонний хэл амыг тэр өөрийн биеэр хааж өгсөн юм. Тэр асар богино хугацаанд түүнийг эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж эрхлүүлж байсан. Энийг хайрынх нь хариугэнж барьж амжаагүй байтал тэр өөр нэгэн хүний баатар болоод тэнгэрт дэвшчихлээ. Алгирмаа энэ бүх хэцүү зүйлийг ганцаараа төвчих аргагүй байлаа. Хэд хоногийн дараа алгирмаагийн ээж ирлээ. Түүнийг хот руу авч явахыг хүссэн боловч ядаж 49 хоногийн өнгөрөе гэсэн шийдэлд хүрлээ. Түүний харбараан амьдралд гэрэл гэгээ олсон тэр нэгэн баатар маш богинохон хугацаанд түүнд их зүйлийг ойлгуулсан юм. Ингээд л алгирмаа 49 хоногийг нь дуусгачаад хот руугаа буцахаар болов. Түүнийг явахаар бүх зүйлээ бэлтгэхэд туслахаар дулам ирсэн байв. Миний дүү, эгчтэйгээ холбоотой байгаарай. Эгч нь дүүдээ шуудан явуулна. Эгчийнхээ бүх зүйл дуучлаарай. Эгч нь эцсээ хүртэл чиний төлөө байсан юм шүү. Та надад буруу зүйл огт хийгээгүйж яагаад уучлахгүй байгаа юм? Харин би танд баярлснаа илэрхийлмээр байна. Та үнэхээр мундаг эмэгтэй шүү гэж хэлээд түүнийг тэврэв. Түүнийг чиглэн ирэх ахин нэг хүн ирж байлаа. Эрдэнэ морьтой давхиж ирээд мориноосоо буугаад алгирмаа дээр очиод явах гэж байгаа мó? Энэ жоохон цагаан итээмэ гэд баатандаа зөөлөв. Баярлаа. Эрдэнэ би гэд дууга хуран харцаа буруулан уйлав. Бэтгий уйл да. Хол замд явах гэж байж уйлаад явах. Бүх зүйлд уучлаарай. Бас баярлаа. Хөлдөж хөшиж орхисон зүрхийг минь чийл гисгээ ихсэн юм шүү гэд духан дээр нүнсв. Буцаад мориндоо мордох гэтэл чи миний хүүгүнсэж гэж хэлээд хүүгээ авчирав. Эрдэнэ хүүддөхөн ирээд түүнийг ингэртэй нан тэврээд мундаг ир байна да. Аавыгаа дуурайсан сайн ир болох болтугай гэд нулимс тусав. Алгирмаач мөн уйсан нь хүүн төрсөн аавдаа анхны бөгөөд сүүлийн удаа үнсүүлж байгаа нь энэ байлаа. Ээж нь тэр үед аавд нь бүх хүнний хэлмээр байсан ч үрээ алдсан тэр их хүнийг бодоод хэнд ч юуч хэлэхгүй энэ үнэнг зөвхөн би л мэднэ. Өөр хинч мэдэх ёсгүй гэж хэлээд л үүдийг хүрсэн юм. Сайн юм шүү. Сэлэн бит хоёр нэг өдөр бүр нэг цагт дэрэг төрсөн гэхэд бурхан тийм ёс бус зүйлийг төвчж чадалгүй нэг үрийг нь буцаагаад аваад явсан байхаа гэж ээж нь тухайн үедээ бодож байсан юм. Эрдэнэ бит хоёрын үүлийн үр энэ л юм байна. Нэг нь үрээ алдаж нөгөөх нь үрд үрийнхээ авгүй амьдрах тийм үйлтэй амьдрах юм байна гэж өдийг хүртэл амьдарч ирсэн. Гэхдээ тэр нэг өдөр гээд үгээ таслан алгирмаа уйлав. Тэр нэг өдөр гэж яасан юу болсон мэжээ? Та битгий уйлал да. Ээж нь түрүү өвөл дулам ихчтэй таарсан юм. Одоо бодоход хэрвээ таараагүй бол гэж маш их боддгийм. Сэлэн бит хоёр зэрэг төрөөд Сэлэн ухаан алдахад намайг төрүүлсэн юм ч Сэлэн л орсон юм бэлээ. Угийн бүтэлттэй төрсэн миний хүүхэд
тэнд амьсгалж чадахгүй байснаар нас барсан гэсэн. Харин тэр үед дуламгч намайг хараад маш их өрөвдөж хоёр зэрэгцээ байсан хүүхдийг хооронд нь сольж уяа уйсан юм байна лээ. Намайг нөхөр хүүхдээ нэгэн өдөр зэрэг алдчихлаа гэж айсандаа намайг өрөвдсөндөө сийлэнд хүүг нь үгсэн гэж хэлээд харин надад чамайг минь авчирч амлуулсан юм. Хэдий би чиний төрсөн их биш ч гэсэн сүүг минь амлан хөөхөж өссөн юм шүү. Тийм ээ. Ээж нь хүүгийнхээ төрсөн ээж нь биш ээ. Чиний ээж бол сэлэн гихтэр сайхан эмэгтэй. Ээж нь хүүгээ төрсөн хүү шигээ сандаг. Тиймдээч эцэг хүртэл чамд хэлэлгүйгээр бүхнийг нухах хүссэн ч чамайг ядаж төрсөн аав ээжээ нэг удаа ч болов хараасаа гэж хүссэн юм. Миний хүү ээжийг уучлаарай. Энэ бүгд ээжийнх нь буруу. Ээж нь хүүгийнхээ амьдралаар тоглочихлоо гэж уйлав. Хүү ч мөн уйлав. Ээжээ, энэ таны буруу биш ээ. Та буруугүй гэд хүү ч мөн уйлж алиграмааг тэрвэрлээ. Хэд хоногийн дараагаар алиграмаа хүүгээ дагуулсаар Баянхонгор аймгийг зорлоо. Дулам түүнтэй уулзахдаа Эрдэнэ Сэлэн хоёрыг нутагтаа одоо хүртэл амьдарч байгаа. Гэхдээ сумын төвдөө амьдарч байгаа гэж хэлсэн юм. Алиграмаа 30 жилийн дараа анх ажлын гараа амьдралын гараагаа эхлүүлсэн тэр сумынхаа төвд буулаа. Хуучны зарим барилга хэвээрэж шинээр бас бус барилга байгууламж нэмэгдсэн байлаа. Сумын эмнэлэг өргөжин томорж өнгө төрхөө шинжилсэн байв. Гэхдээ хаасаагүй хүмүүс шуугалдан байдаг байсан бол одоо эл хулхан байх бөгөөд хааныг нохоо хуцах чимээнээс өөр анирэг байх аж. Дулмын бичиж өгсөн гэрийн хаягийг хүмүүсээс сургалсаар олж ирэв. Сумын захад цэвэрхэн хашаа байшин байх аж. Хаалгыг нь зогхоход нэгэн жаал хүү гуйн ирлээ. Сайн мэн үү? Миний дүү Эрдэнэ гих айлах мөн үү? Мөн та нар хинбэ? Эгч найз нь байгаа юм аа. Хөөх, манай өвөө ийм эмээтэй найз юм уу? Дандаа өвөө найзуудтай шүү дээ гэж хүү хэлв. Алиграмаа инээмсэглээд эмээ нь орж болох уу гэхэд хүү хаалгаа нээлээ. Алиграмаа хүүгээ дагуулсаар гэрт норов. Сайн байцгаана уу гэж мэндэлгэд Эрдэнэ шууд л түүнийг танилаа. Хөөе, чи чинь алиграмаа мөн үү? Гэхэн тэр 30 жилийн өмнө өндөр бор залуу байсан нь одоо бол туранхаа үрчлээтэй өвгөн болжээ. Чэмэн яг хэвээрээ шүү. Хөгшөө, энэ хараа. Манай сумын эмч алиграмаа ирсэн байна хардаа гэхэд цаад өрөөнөөс Сэлэн гарч ирлээ. Туранхаа бор урт гэзэгтэй байсан бол тарган бор болон өөрчлөгдсөн байлаа. Тэд гурвал бие биетэйгээ мэдлэн ихэд баярлаж байгаа харагдана. За тэгээд ямар салхи нь манай ишээ чамайг авчирв даа. Би хүүтэйгээ яваа. Гол учир маань хүү минь л байна. Гэхэд Эрдэнэ Сэлэн хоёул хүү рүү нь харлаа. Эх сайхан өндөр залуу байх нэ. Тийм ээ. Миний хүү эмч хийж байгаа. Өө, ээжийнхээ мэрэгжлийг өвлөж авчээ. Ээжигээ дуурайсан эх мундаг эмч болох нэ. Яасан юм хөө? Аавынх нь газар дээр очиулах гэж байгаа юм уу? Одоо чи олохгүй хаа да. Би замчлаад өгч болно шүү. Үгүй дээ. Ингээд та хоёр минь хэдэн хүүхэдтэй болсон? 3 хүүхэдтэй болсон. 1 хүү 2 охин. Оо, танах чинь тэгвэл том хүүгээсээ хойш дан охин гаргасан байна шүү дээ. Тийм ээ. Тэгсэн. Муу бурхан болсон хүүгээсээ хойш дандаа л охин гарлаа. Та хоёр бурхан болсон хүүгүй шүү дээ. Та хоёр минь намайг эхнээс нь дуустал сонсоорой гэд тэдэнд бүх зүйлээ ярив. Эрдэнэтэй холбогдсон хүүн нас бараагүй төрсөн хүү чинь миний энэ хүү. Тэднийг сольсон гэдгийг хүртэл хэлв. Эрдэнэ дуугүй болон доош харан суухад Сэлэн босож ирээд хүүгээ тэврэн уйлав. Хөөх минь зангирч өвдөхөд ээж нь ямар их хүүгээ сандаж байсныг мэдхүү. Шүн бүр хард дар зүүдлэн.
Зангирсан хөхөө гараараа сааж байхдаа миний хүү ээжийнхээ сүүнээс нэг туслагч болов амсаж чадалгүй явчихлаа гэж ямар их гашуутсан гэж. Гэтэл хүү минь амьд минь бүр ийм том сайхан эр болчихсон явж байдаг. Бурхандаа баярлалаа. Миний хүү гэж уйлав. Альгэрмаач мөн уйлж намайг уучлаарай. Энэ бүхэн миний л буруу. Бүх зүйл нүгэлтээ надаас л боллоо. Нүгэлт надтай уулзснаас болж та бүхний амьдрал ийм дээрээ тулчихлаа. Гэхэд чиний буруу гэж юу ахав дээ. Миний омгол нь дэв рүү зангааслуулж байгаа юм. Надаас болж та хоёрын амьдралыг оронгоор нэргүүлчихлээ. Хэсэг хугацааны дараагаар тэд арай л тайвшран ярилцлаа. Миний хүүгийн нэр нь хэн бэлээ гэж Сэлэн асуув. Жаргал. Сайхан нэр байна. Эрдний жаргал. Тийм ээ. Би ч та хоёрын явдлыг мэдэж байсан. Тиймдээ ч Эрднийг надаас салах гэж байгааг мэдрээд шуудхан чамтай уулзах хэрэгтэй гэж бодсон юм. Гэхдээ жирэмсэн гэдгээ мэдээд чамтай уулзах хэрэггүй болсноо мэдсэн. Бас би чамд баярлаж авдаг. Тухайн үедээ маш зөв шийдвэр гаргаж нөхрийн минь над руу явуулсанд. Би эр хүн залуу насндаа алдчтэй гэж хардаг байсан. Гэтэл ийм том асуудал араасаа дагуулна гэж сансангүй. Үрээ алдахад хүртэл энэ хүний явдлаас болчихлоо гэхдээ яагаад би хохирох ёстой юм болоо гэж боддог байсан. Маш их гомдож шүн бүр зангирсан хөөхөөс ахтаа сүүнд минь миний нулимс тусаж тал нь нулимс байдаг байсан юм. Нулимстай сүгөө хүнд өгөхгүй гэд өөрөө залхилаад л уучдаг байсан. Жилийн дараа ахин жирэмсэн болж охиноо төрүүлсний дараа л энэ хүн та хоёрыг дотроо уужилж байсан. Гэхдээ бурхан үргэлжил миний талд байдаг байсан юм байна. Хүү минь амьд мэнд байгаад л би маш их баяртай байна. Олон жилийн дараах их хүрийн уулзалт ийхүү аз жаргалтай учрал болсноор дууслаа. Жаргал Альгэрмаа хоёр хот руугаа буцаж жаргал аав ээж дээрээ үе ирж байна гэснээр тэд буцав. Сумын төвөөс дөнгөж холдмогц Альгэрмаа хүүгээ ингэсгээ төр зогсож байгаа. Миний хүү гэж хэлв. Альгэрмаа машинаас бун жижиг савтай сүү цүнхнээсээ гаргаж ирээд тэнгэр дургув. Амьдралдаа хийсэн алдааг минь уучлж ээжээ гэж дуудах үр заяасанд баярлалаа. Хөөхөө зангируулж нулимстай сүү залгуулж байгаагүйд маш их баярлалаа. Миний хийсэн үйл өнгөр надаар эцс болог. Үрийн минь амьдрал дартан байг гэж шивнснээр сүүгөө өргөлөө. Төгсөв. Зохиолыг бичсэн Үрийн туяа 2026 оны 3 сарын 31.